За та бүхнийхээ энэ өдрийн амгалан айлтгая. За нүдлийн соёлын үржлийг судлах олон улсын хүрээлэн маань жил болгон уламжлуулан зохион байгуулагддаг соёлын яамны соёлын бүтээлч үйлдвэрлэлийн сарын арга хэмжээг тохиолдуулан Монголын түүхэнд ялангуяа 20 дугаар зууны Монголын түүхэнд хамгийн одоо чухал үүрэг гүйцэтгэсэн Богд хаан болон Төрийн их дагин Дандагдуулан хотны түүхэнд гүйцэтгэсэн үүрэг бариуллын тухай лекцийг энэ сарын арга хэмжээнд хамгийн тэргуун арга хэмжээ болгож та бүхэнд танилцуулахыг хүссэн. За тэгээ энэ хүсэлтэд бид төрийн сойрхолд шинжлэх ухааны доктор профессор олон улсын судлалын хүрээлэнгийн эрдэмтэн заахан багштай тавьсан. Тэгээд өөрийнхөө үнэт цаг зав эрдэм шинжилгээний нөр их ажлын хаажуугаар бид бүгдд оюутан залуучуудад зазууруулж энэ талаар одоо яриа хийж өгөхийг зөвшөөрсөн профессор багштай их баярлалаа. Ингээд лекцээ эхлүүлье. Сайн зөвж байгаа. За та бүхний өдрийн амгалан гэж мэдчихлээ. Тэгэхээр энэ жил 2024 он. Тэгэхээр энэ өдрүүд бол энэ Монголын одоо сүүлчийн зам Богд хааны дондогд болом ийм мэндэлсний 150 жил болж байгаа. За мэдээж Богд хааны бас одоо 24 онд таал болсны 100 жил болж байгаа юм. За тэг энэ бол мэдээж 20 дугаар зууны түүхтэй холбоотой жоохон судалгаа хийд юм аа. Тийм тэгээд энэ тухай жоохон юм ярий. Тэгээд та бүхэн бас асуух зүйлээ сонирхож асуугаарай. Тэгэхээр юуны өмнө бол мэдээж би бол одоо түүхийн 20 дугаар зууны түүхийн судалгаа хийдэг. Түүхч мэрэгчлэр одоо Оросод эрх үгийн сургуульд үргэлжсэн. Тэгээд сүүлийн үед юу анзаарч байна вэ гэвэл түүх бол чухал юм байна. Тийм ээ одоо үндэстний хувьд ялангуяа одоо Монгол бол мэдээж агуу түүхтэй үндэстэн. Тэгэхдээ өнөөдрийн байгаа бидний байгаад бол жижиг үндэстэн бараг хэмжээнд шахав байна. Тэгээд хоёр том соёлын дунд Монгол байна л да. Тэгээд ийм үндэстний хувьд бол түүх бол одоо энэ үндэстнийг авч явдаг нэг хамгийн том чухал зүйл юм байна. Тийм болохоор хүүхд залуучуудыг монголчууд түүхийг мэдэх онц чухал шаардлагатай юм байна гэдгийг улам илүү одоо ойлгож ухамсарлаж байна. Тэгээд би өөрийн одоо мэдсэн сурсан зүйлээс чадах хэмжээгээр одоо хүмүүст залуучуудад хүргэх юмсан гэж бас боддог юм аа. Тэгээ энэ удаа манай нүүдлийн соёлын иргэншлийн хүрээлэн ингээд бас намайг урьсан. Тэгээд та бүхэнд талархлаа илэрхийлье. Тэгээ би нэг жоохон зүйл бэлдсэн та бүхэнд бараг 30-40 минут ярина. Тэгээ дараа нь чөлөөтэй асууж хариулт байгаарай гэж хэлье. За энэ үндэсний хувьсгалын 113 жилийн ойнд зориулсан гэж би бичсэн байгаа. За ер нь бол яг энэ дээр байгаа бол ингээд Монгол улсын төрийн одоо сүлд далбаанд байдаг соёмб тийм ээ. Тэгэхээр энэ соёмб бол ерөнхийдөө одоо бид нар бол төрийн сүлд далбаан дээр харуул нэг юм янз бүрийн юмгүй байгаа. Энэ бол арттай ингээд гүнгэрван дээр заларсан байдалтай соёмб. Энэ соёмбыг яагаад хамгийн түрүүнд харуулах дуртай гэдэг юм бол би болохоор өөрийнхөө одоо нэрийн хуудас тэгээд бүх юм дээр энэ бүх номонд би яг ийм хэлбэрээр нь тавьдаг. 11 онд ингээд Монгол улс тусгаар тогтнолоо хонхон зарлаад ингээд энэ соёмбыг яг ийм хэлбэрээр төрийн сүлд далбаанд оруулсан байгаа. За тэгэхэд ерөнхийдөө 20 дугаар зууны одоо энэ хатуу жилүүдэд юу яасан хамгийн ерөөсө Монгол уламжлалаас төрийн уламжлалаас үлдсэн ганц зүйл бол соёмб байгаа. 24 оны үндсэн хууль, 40 оны үндсэн хууль, 60 оны үндсэн хууль гээд 92 оны үндсэн хуулийн дээр ч гэсэн бол ингээд энэ соёмб орсон. За тэгээд би одоо энэ яг сэргэлттэй гэдэг юм уу одоо одоогийнхоо тэр 11 онд сэрсэн байдлаас орвол бас утга агуулгам сайн байж магадгүй дээ гэж бодоод энийг авч явах юм аа гэж. За энэ мэн ангиж явах юм байна. За тийм байна. За тэгээд энд бичснийг харуул жил бүрийн одоо 19-29-ний өдөр тухай ярьж байгаа. За одоо бол шинэ жил явахын өмнөх нь бид нэр энэ тусгаар тогтнолын баяр үндэсний эрхчлөө тусгаар тогтнолоос сэргээсэн баяр гэдэг энэ баяр наадмын тухай хуулийн дээр бол ингээд заалт бий. Тэгээд бид нар энэ өдрийг нэг тэмдэглэдэг байж байгаа сүүл
8 оноос эхлээд тэмдэглэл баяр өдөр болгосон улсын их хурлын шийдвэрээр тэгээ 2011 оны 12-23-ны улсын их хурлын шийдвэрээр хуульд өөрчлөлт оруулаад энэ өдрийг бол амардаг болсон байгаа. 12-29-нд. За тэгээ энэ ямар утга учиртай вэ? Тэгээд залуучууд одоо энийг бол тэмдэглэлийг мэдэхгүй байх. Тэмдэглэдэггүй тийм ээ? Тий, одоо тэмдэглэдэггүй шүү дээ. Тэгээ уг нь бол одоо Америкийн үндсэн бол Америкийн цохол тогтнол өдрийг бол баг бүгд мэднэ дээ. Хэзээ вүлээ? 7 сарын 4-нд. Тий. Тэгэхээр манай Монгол тэгэхээр энэ болохоор улс үндэстэнд бол ялангуяа бид нар бол цаар тогтнол орчин тогтнохын үндэс болсон энэ өдрийн бол заавал мэдэж явах хэрэгтэй байхаа гэж бодож байгаа. Тэгээд энэтэй холбоотойгоор энэ өдрийн тухай эхлээд ярьж байгаа. Яагаад энэ өдрийг тэмдэглэх учиртай вэ? Яг бид нар бол түүхээс бол нэлийг холдсон юм. Өөрийнхөө түүхээс Монгол үндэстний одоо баатарлаг явсан. За голдуу дэлхийн талыг эзэлж болсон одоо 13 дугаар зуунд эзэн Чингисийн байгуулсан их Монгол улс гээд Монгол хүн эмчэнд бахархах дуртай. Мэдээж энэ бол Монгол хүний бол монголчуудын бахархах зүйл мөн. Яагаад гэвэл 13 4 дугаар зуунд дэлхийн монгол хэлээр ярьж тийм ээ одоо дэлхийн одоогийн одоо энэ глобалчлалын их үндэсийг тавьсан хүн бол агуу эзэн Чингис хаан байна гэж. Тийм. Тэгэхээр тэр баатарлаг явсан үндэстэн 18 9-р зуунд дэлхийн газрын зураг дээр Монгол гээд үндэстэн бол тусаа бие даасан улс алга болсон байгаа. Тэгээд эргээд сэргсэн өдөр энэ 1911 оны 12-29 байгаа. Тийм. За эндээ бичснийг харах юм бол монголчууд манжаасалж тусгаар татсанснууд дэлхийд дахинд унхсан зарлаж бурхны шний тэргүүн богдыг Монгол улсын эзэн өргөмжлөх төрийн ёсол одоо энэ бол хүрээнд болсон гэж бичсэн байгаа. За тэгээд энд харуул одоо улсын содыг Монгол гинэ гэдэг одоо маш тодор бичснийг бид хүн харж байгаа болов. Тийм ээ. Энэ яг судлаач болох манай залуу хүүхдүүд энэ сайн анзаарах юм бол ингээд энэ чи одоо автоном Монгол, богтаант Монгол, олноор өгсөн Монгол гэдэг олон янзаар ингээд зохиол бичлэг хүмүүсийн юмдууд яриа бичлэг энэ дэр бий. Үнэн дээр бол их сурвалж дээр бичснийг харах юм бол улсын цолыг Монгол гинэ гэд хинч маргахааргүй зүйлийг бичсэн байна. Монгол бичгээ сурвалж дээр энэ юу гэж байгаа юм бэ гэхэд энэ бол Монгол овогт мэдээж хамгийн ихэнд бол энэ бол эзэн Чингисийн байгуулсан одоо их Монгол улсын гал голом сэргэж байна гэдгийг маш тод хэлж байгаа. Хоёрдугаар энэ мэдээж энэ чинь одоо халх Монголд ингээд цаар тогтнол томлсон явж байгаа. Тэгэхээр энэ Монгол гэсэн нэрэнд хамаатай үндэстэн угсаатан болгон энд орох үе таалга нээлттэй шүү гэж. За тэгээ 11 оны энэ үндэсний хувьсгал энэ үйл явдалд бол одоо халх Монгол, өвөр Монгол, бараг, халимаг, буря тэгээд одоо ингээд бүхий л Монгол үндэстнүүд бүгд оролцсон юмаа гэдгийг илэрхийлж байгаа нэг юм том утга байгаамаа гэдгийг өөртөө хэлье. За он тооллыг бол одноо өргөгдсөн гэж бичсэн байгаа. За мэдээж энэ он тооллыг бол мэдээж одоо бид нэг Европ тооллоор явж байгаа болохоор чинь одоо 2024 он тийм ээ. Энэ он тоол өнөөгийн одоо бидний явж байгаа нийт он тоол ямар учиртай вэ? Энэ ер нь юун тоол вэ? Энэ Христийн тоол шүү дээ. Христийн тоолыг авсан юм. Энэ хаан суусан онд бол одоо би одоо санаж 1940-од онд жишээ нь одоо Дэв Анч гэдэг юм уу за нөгөө Америкт гарсан загас шилсэнгүй антрын бичсэн захирал байна. Жишээ нь надад одоо архиваас олсон юм байна. Тэгээд Чингисийн 740 оны тэдэнсний тэдэнгээ бичсэн байгаа. Өнөөдөр ч гэсэн өвөр Монгол Чингисийн онтоолыг авч явж байгаа тийм зүйл байдгийг. Бид нэр бол энэ онтоолыг одоо орхисон түүгээс олдсон учраас орхисон байна. Тэгээ энэ бол хааны онтоолоор явдаг. Энэ олноор өгсөн гэдэг бол 1911 онд энэ бурхны шний тэргүүн богдхан хаан суусны хааны өөрийнх нь цол. За тэгээд одоо Япон point-ийн юмсвол хааны цолоор онтоолоо явуулдаг. Ийм учиртай. Тэгээ энэ онтоол бол 1924 онд богдхан таал бол үргэлжилж байгаа. За яг сурвалж дээр үзэх юм бол 1940 он хүртэл Монгол улсын онтоол 40 он хүртэл байгаа. За архивд үзэх юм бол 10 хэдэн он, олноо өргөцсөн 10 хэдэн он, 20 хэдэн он гэдээ явж байгаа. Тэр бол 1924, 34 гэдэг энэ онуудын юм байгаамаа гэдгийг зүйл сайн бахаа гэж бодож байна. За тэгээд нийслэл хотыг нийслэл хүрээ гэдэг бичсэн. За бид бол өнөөдөр Улаанбаатар хотод амьдарч байгаа монголчууд. Тэгээд би ялангуяа Улаанбаатарчуудад хэлдэг юм. Улаанбаатарчууд ялангуяа монголчууд энд хүмүүс сууж байгаа хүмүүс богдод хүндэтгэлтэй хандах хэрэгтэй гэж. Яагаад гэвэл энэ бол эзэн Чингисийн байгуулсан одоо хар хорин биш ээ. Энэ анхдугаар богдод анх одоо өргөссөн тэр одоо номын өргөө их хүрээ одоо даа хүрээ олон орн нэрлэж хагаад сэрсэн Монгол улсын нийслэл болсон юм аа. Богдын хүрээ авахгүй юу? Тэгээд 11 онд сэрсэн Монгол улсын нийслэл болсон. За энэ
энэ богдхан нийлэл энэ бүхэн бол тусгаар тогтсон улсын нэг шинж агуулж байна гэж үзэж болох ч ёстой юм тийм. Ийм зүйл байгаа шүү гэж. За тэгээ энэ үйл явдлын тухайд бичсэн нэг ингээд зүйл би ингээд бас ингээд түүхэн сурвалж яг зарим нэг зүйлийг харах юм бол үнэхээр гой гой зүйл байгаа. За өмнөөхөн өвлийн дундсрын шөнийн 9 боллоо гэж 11 оны 19-нд хэлж байгаа. За энэ мөнхөө өглөө шуулган даргын жасааны өшмөл бичээч нарын хамт залан дашинд анван гэдэг энэ наваа намжлага өөрийгөө анван гэж нэртэй малгай хүрэн болон гэдэг нь хамгийн гоёор одоо ягаад тэгээд одоо их хүрээний төвийн шар ордны гэдэг нь одоо очлоо энэ төргээ бичсэн байгаа тий. Тэгээд энэ төшмөл бүгдээрээ хамгийн сайхнаар цугсан гэж. Богд цагаан дээрийн хамт их ёслоор ирэхэд тэнд хуралгасад сөгдөн намгүн боллоо гэж. Богд хатны хамт шар өнгөтэй алтан туг өгөхөд дөрвөн дугуйтай гоё орос тэргэнд сууж хяал ам 8 хүн тэргийг дамнан хөтөлж явна гэж. Энэ сүүх тэрийг бол одоо Богдхааны ордон музейд дөнгөж орохт өвлөө ордон дээр бүгд байж идэв. За олон шадрыг замын хоёр талаар шадраг цэргүүд буу зэвсэгтэй ёслын хувцастай жагсан явна гэж. Богд хатны хамтаар шар ордны дунд таалгаар явж орд гэртээ орлоо гэж. За иймэрхүү зүйл бичсэн байгаа юм тий. За ингээд энэ шар гардан бэлдсэн тухай за ингээд төрийн орд ингээд бүгдийг бол Монгол бичгээр бичсэн тухай би хойно жоохон юунд дээр харуулъя гэж бодож байна. За энэ зурган дээр бас жоохон та нарт маань яриул бас илүү сайн байж магадгүй. Энэ Жөгдрөгөө 1912 онд зурсан их хүрээ гэдэг нэртэй зураг. За ер нь бол энийг бол та бүхэн бас зөндөө олон харсан баг. 11 онд тусгаар тогтсонсны дараа Богдхан ингээд урдаан барьдаг одоо ингээд том зураач нарыг дуудаад за ингээд одоо үүрэг өгд юм байна л да. За нэг нь одоо урагшаа яваад урагшаа хараад нэг нь баруун тийшээ ингээд дөрвөн зүг 8 зүгс яваад нүдэндээ торсон одоо хөлдөө таарсан болгоныг зурагч. За тэгээд тэрний үндсэн дээр тэг Монголын нэг өдөр гэж зураг одоо бий болсон гэдэг тийм юм байна. За тэгээ мэдээж одоо тэр олон зураач нараас мэдээж янз янзын шилтгаан болж байгаад одоо шаруугаа нэрээр гарсан байхаа гэж үзэж болох болоо гэж бодож байна. Монголын нэг өдөр гэдэг алдартай зураг би тэр энэ хүрээний л одоо явсан газрын бүгдийг тэр бараг 60 юу гэдэг ч лөө мод газар гэж. За тэгээд энэ 12-нд бол Жигдүргэн зурсан зураг гэдэг хүрээ гэж энэ зураг байна. За энэ бол үндсэндээ одоо харвал Улаанбаатар хот тийм. Үндсэндээ энэ бол маш цэвэрхээ үндсэн нэг 50 орчим мянган нийтлэг хамттай маш цэвэрхэн бурхны шний хот гэж. Энэ бохор мохор юм байхгүй шүү. Энэ чинь одоо янз янзаар товшглаас өмнө одоо сайхан муухай байсан гэж бичсээр байгаа хүмүүсийн тархинд ч одоо шашинч муугаа үндэсний юмч муухай одоо ингээд хүрээнч муухай байсан гэдэг одоо янз янз бичсэн байдаг. Үнэндээ энэ гадна дотны хүмүүс сүүл бичсэн Оскар Меминимиг та бүхэнд бас хэлнэ. Үнэндээ энэ бурхны шний хот гэдэг чинь ариун дагшин цэвэрхэн хот байна гэж. Эмх зэгс дэг журам чивтэйхэн нарийн дэг юмтай байд юм аа гэж. За ингээд одоо энэ бол бүгдийн одоо хүрээний гол цөм. За энд ингээд бүгдийн шар ордон гэдэг нь нэг биш дээ. Одоо Монгол улсын хэсэг бол 1 2 3 дугаар орчим. За энэ уралт нь бол орд гэсэн үг болоо. Энд бол даруй засгийн наадам болдог. Тэр том ёсол 12-ны 29-ний ёсол энэ болсон. Дараагийн зурган дээр энэ зайд харагдана л да. За тэгээд энд бол гандан хийдэг хурцнаар үйлдсэн. За ингээд бүгдийн одоо лав 4 ордон байгаа. Энэ бол цагаан ордон гэдэг энэ үүдвэр темперант байсан одоо уран зургийн галерей. Энэ одоо энэ чинь Англи, Орос гэдэг олон орны хаан хададын одоо юутай хөрөгтэй тий одоо бүр алтан юунтай гэж байгаа шүү дээ чинь арамтай гэдэг. За тэгээ өндөргэн зан үзрийн одоо гүдэнгээс нь одоо 12-нд бүгдийн зэрлэгээр явуулаад яг хэмжээгээр нь одоо баримл хийлгээд тэгээ үл зүүн хувцсан солидог жигтэйхэн гоё тийм уран зургийн галерей байсан гэж байгаа. Одоо энэ бол байхгүй. За энэ Богдхааны ордон музей одоогийн энэ бол тэр 1892 онд 1 сарын 15-аас 16 шилжих шүү энэ өвлийн шар ордонд байсан энд байсан ийм ичийн гадны дадлан дээрээ дугаар шатсан. Тэрний дараа бол энэ өвлийн шар ордны ногоо ордон барьж эхэлсэн байна. Тэгээд энэ ордон бол баригдсан юм дээ. Тэгээд сүүлдээ энэ хоёр давхар ордон гэдэг одоогийн Богдхааны ордон музей юм байна. Бус нь цөхөө илтсэн байгаа. Одоо засаг орсон байх юм байна. Богдхааны бол одоо хатны хамт хоёр жил зүйл хаан амьдсан. За тэгээ энд бол одоо хөгжүүлэх ажлын номын дээр зөвлөсөн зүүнний ордон гэдэг юм байна. За тэгээд энд шадар зэрэг гэж одоо хамгаалах зэрэг. За ингээд 3-4 амт байсан болж байгаа. За нэг хэсэг бол энэ гамданд бас тэгээд хайлтгаар би саасан болов. За энэ ийш юм бол ингээд манай чи одоо амгалан гэсэн басан юм хятад хороод. Тэгээд хятад хороолыг бол ингээд салхин дээр гаргах бүгдийн дэрэгдүүд ийш хол барьсан. За тэгээ энэ дунд нь бол ингээд Орос ийм одоо харсан буюу Оросын консулаар иргэр консул байсан чинь 2-3 жилийн өмнө нураацсан байна лээ.
орон сууц ирсэн байна. Тэгээд юу хийж байгаа хэлсэн байна. За энэ хоёр ингээд дундгол. За энэ дундгол гэдэг чинь яа гэвэл энийг өндгөн сөрөг бичнэ гэж. Богдын сөрөгийг одоо хэлж байгаа юм ээ. Өөр одоо хүмүүсийн зэрэг биччихгүй гэж. За энэ насны хүмүүсийн одоо яриаг өөрөө энэ төрөл бичсэн байна. Тэр өндгөн сөрөгийг богдын сөрөгийг энэ чинь ингээд очиж ингээд өмнө мал энэ сааж өгнө. Тэрийг саадаг хүмүүс өглөө очиод ингээд ийм шилэн малгай өмснө гэж саадаг хүмүүс нь. Тэгээ очиод гараа одоо ариутгаад тэгээ одоо саадаг юм аа гэж. За энэс өөр яахгүй биш. За ингээд богд эндээс сүйт тэргээр яваад ингээд 19-20 өдрийн бийж байгаа. Энэ одоо хүснэ бараг энэ зам бол Британий юу байхтай байна. За энэ ерөнхийдөө 20 дугаар зууны их болгоход бол бид нэр бол 20 юу юмда Бурхны шинтэй орон болсон байсан. 19-20 дугаар зуунд бол бараг л одоо 100% биш хавал Бурхны шинтэй орон. Бурхны шиний юу гэдэг энэ бол майдрын сүм байна. Дээдлэн гэр хэлбэртэй сүм байсан. Энэ хүнсний дөрвөө жоохон ойхон одоо байсан хэрэг. Тэгээ энэ бол одоо баруун сэлб хажуугаар нь урсж байгаа нь тэр баруун сэлбийг боогоод одоо тэр ногоо нуур бий болсон хэрэг л дээ. Тийм зүүн сэлб бол одоо урсж байгаа. За энэ жоохон ойртуулаад харуулж байгаа. Тэгээ бүр одоо энэ сэлб маань баруун урсгийн зүүн талаар ингээд явж байна. За ингээд энийг одоо нийслэл хүрээг өгсөн тийм ээ. Одоо ингээд одоо дундгол сэлбүүд дээрээ бүгдийг байгаа явж байгаа. За энэ ингээд бороо ийдэг барьдаг. За хүрээ 30 аймаг бүгдийн ордон таарсан хүрээ 30 аймаг тэр үйл байна. За тэгээд төрийн ордон хаана байсан бэ гэж. Яг хөө энийг бол би хэлэх дуртай. Ягаад гэвэл энэ Бурхны шинтэй болсон юм чинь энэ давиртад чинь гадавч гэдэг юм одоо цогчонч гэдэг юм гандан хийдгээд ингээд сүм хийдүүлсэн дөм байсан. Тэгээ Монгол уламжлалаа бодоод бол тусгай тогтнолоо хонхлаад эзэн хааны өргөмжлөхтөн бол гэр барьсан. 10 хэдэн хаантай гэр барьсан. За энэ 10 хаантай гэр хаана байсан гэвэл одоо энэ Богдын шар ордны ахтааны дотор байгаа Тичийн гаврын дугуйн гэдэг алтан дээвэртэй сүмийн зүүн тал, за мөн Доржоо орон гэдэг дугуйны баруун талын хэсэг зайг суулгаа зэрэг хойшинт хилээд тэнд зайдвал Монголын төрийн орд гэдэг шар хам торгоор өнгөлж хөх торгоор өмшгөрүүлсэн сүлбэл очир 9 эрдэнэ 7 дахир гэх мэтээр одоо гоёмсгэл хийсэн 10 хэдэн хаантай том эсхий гэрийг байгууллаа гэж одоо бичсэн байгаа. Тийм. За энэ бол одоо урлан бүтээгт хүнсний дөрвийн яг ортлын тэр зам дээр байгаа хэрэг. За энийг бол ерөнхийдөө тогтоосон. За энэ хүнсний дөрвөөс орж одоо энэ Богдын шар ордын хэлмийн цагаан гад энэ дамжин сургууль орсон дөрөв 1965 онд орсон дөрөв. За тийм. Тэгэхээр энэ бол одоо энэ хойшин энэ том ордын бол Монголын төрийн одоо 11 он сэрсэн Монгол улсын нөгөө та энэ залсан төр ордын гэрээ байна. За энэ хүнсний дөрвийн яг хаталтаа жоох хаталт зам дээр байгаа хэрэг. За энэ хүнсний дөрвөөс орж ирдэг замд 400 метрээс 10 м уртад энэ алтан дээртэй Тичийн гаврын дугуйн гэдэг хэлхий байна. GPS-ээр манай энэ систем хэлхий дээр татсан дээр энэс архив тэр ордын гэр байна гэдэг татсан. За энэ татвар нүд алдам их хүн туулсан байлаа гэж одоо бичсэн байгаа. Тэр 19-ны өдөр. За тэгээд бол одоо ингээд зам хар ар өвөр Монгол хүрээнд байсан гадна дотныхон гэж. За тэгээ морин цагт ингээд одоо Богдын ган бол улсын эзэн хааны одоо ширээнд өргөмжилсөн гэж. За тэгээд тэгэхэд бол одоо хүрээнд цугласан хүмүүс бол одоо нэг магнит нь одоо тэн итл баярлаж нүднээс нь одоо баярын үлэм сонгож ийсэн гэж бичсэн байна. Монголчуудыг ингэж баярлаж яхахыг үзээгүй гэж. Ийм одоо 200 гişнээ олон зуун жилийн дараа эрх чөлөө тусгай тогтнолыг мэдэрч тэр өвлийн дисгэн хүдэнд одоо өглөөнөөс орой хүртэл явахгүй бүгдээр одоо 8 настай болчаас 80 настай хүртэл бол одоо үнэхээр баяр зэрэг жаргалан одоо амсч яасан гэж бичсэн байгаа. Ийм зүйл бол Монголд бол урд хожид болоогүй. Тэгээд хожим тэр олимпийн аврагтай очоод бас нэг баяр цаагаад ингэж байсан. Үнэхээр үндэстэн юм өөрийгөө бол санагдсан хэрэг юм уу гэж бодохтой байна юм чи. Ийм үйл явдал болсон хэрэг. Энэ бол үнэхээр дараа өөр монголчууд одоо хүрээнд энэ Богдыг одоо зааны ширээнд өргөмжлөх ёслол болно гэдэг хүрээний хам хоёр дахин өссөн гэх тийм ээ. За ингээд олон зүйл болжээ гэдгийг бол хэлж болох юм аа. За энэ төрийн ордны ер нь бол яг тэг журамтай байсан актер болохоор ингээд энэ Богдын шар ордонд орсон гадныхан бол ерөөсөн ховор. Энэ тодорхой зэндааны замнараас энэ агуулсан 3 том үйл яваад тэгээ энэ одоо Богдыг одоо энэ Тичийн гаврын дугуйн чамд одоо 50 ламтай одоо зэндааны замд орохгүй. За энэ ингээд төрийн идрүүшинг орсыг байх. Тэгэхээр авсан зураг ер нь баг байдгийг. Сүүлд 20 хэдэн онд бүр ингээд нөгөө Богдаан таалуулаад арденс гараад ингээд янз босны дараа бол ганц хоёр зураг. Энэ байгаа нь тэгээд энэ хаан өргөмжлөх ёслолын тухай бол
Оскар Мамайн за Люба Корендесэн Константин авсан зураг бол ганц нэг би. Тэгээд маш их цөөхөн зураг бай тийм. Тэгээд иймэрхүү энэ Любагийн авсан зураг байгаа юм. Энэ байж магадгүй юм даа гэж бодоод за хожим бас нэг юм зураг би энийг би авсан бач монж байж магадгүй биш байж магадгүй. За яг хүмүүсийн бичснээс харуул одоо нэг өвөл тавантай гэрийн дээр нэг хүүхд цас орчхоор ингээд хүүхд гараад засыг болгоход энэ дээр одоо энэ 10 хэдэн хантай гэрийн чин дээр бол ингээд том хүн дээр гараад засыг болгож яхад нэг тиймэрхүү харагддаг юм а гэж том энэ бол тэгж бичсэн байх юм билээ. Тийм тэгээд за ийм ч байсан төрийн ордон Монголын одоо уламжлалын дагуу барьсан юм а гэж тийм. За ингээд энэ ёсол ямар болсон бэ дараалал юу болсон бэ гэдэг бол архивд бол дараалал тэгж өмнө нь бол яг яс даг бичсэн байна. Одоогийн протокол гэдэг шиг. За тэгээд одоо прилега дурамж авсан дурсамжил төр байх юм энэ дээр. Тэ. За ингээд Монгол улсын эзэн шашин тэрэг ослон баригч Наран гэрэлт хаан өргөмжил тунхагчгийг хатын сайнны хан Амансрын баруун өвдөг дээрээс хөдөлгөөн сонсгосон гэж. За тэгээд ёслол оролцсон дээр төрийн ордонд бол нэг 80-аас хүн орчим багтах юм байна. За гадна талд нь бол маш олон хүн одоо цугласан байгаа. Тэгээд төрийн ордонд болж байгаа хаан эзнийг өргөмжлөх ёслол болж байгаа үйл явдлыг ямар зүйл болж ийн хэн одоо өргөмжлөл дитэм тийм одоо ерөөл тамга одоо хаан тэрийн 7 эрдэнэ айлтгав. Тэгээ хаан одоо шиг тарах зэрлэг буулгасан барьсан гэдэг тэр бүхний одоо энэ чимэн Понтик цэрэн гараад цугласан олонд ингээд дуулгаж ийн гэж улсын цалыг Монгол тий оны нэрийг олноо өргөцсөн тий их хүрээг нийслэл хүрээг хэмээсэн Монгол улс одоо мандан модорч байгаа дэлхийд даяар одоо тунхаглан зарлж байна гэд ийм юм хэсэг зэрлэг буулгалаа энэ тэргээд одоо тэр төгсөө олонд хүргэжсэн тухай бичсэн байгаа. За тэгээд энэ дээр бол бичсэнийг харуул тунхаг бичгийг чинь намын сүрэн уншсан байна. За энэ хшиг тарах зэрлэг ерөөлийг бол даалан цэрэн чимэд уншсан гэж бичсэн байна. За хондгыг чим хамтарж гүн намсраа тамгыг одоо даавхлын дараа чигдэрж ав тэг өргөмжлийг намын сүрэн бурхныг одоо хам ном фонцог шиг юм уу том содлом дэрж за номуудыг манчир цэрэн дээр жохон зүсэг Амдан Баатарын энэ жил бас мэдрэснийхэн 150 жилээ болж байгаа сайхан завханд бас 150 жилийнхэн болсон. За мөн үеэл нь болох дэлгүүр утгын 140 жилийн явсан болж байгаа гэдгийг бас хэлье. Тэгэхээр суврыг 80 нам хам чигмэдэрж эрдэнэ нам болсон зэрэндээ авдаг мэт хаан төрийн 7 эрднийг шанц бодон барьж мэрэгэн хамт тэмдэглэж төмөөний хангах шиг жин гомсон мэрэгэн анд очир ерөөлийг даалгавар чимд айлтглаа гэдэг сурвалжээр бичсэн байна. Тэгэхээр энэ үйл явдлуудыг нүдэнд харагдтал кино, ши, уран зохиол хүмүүст хүргвэл Монгол гэдэг чинь хий юм бэ? Ямар үндэстэй юм бэ? Гэдгээ энэ үед мэдэрсэн шиг тэр зүйлийг хүргээсээ, мэдээсээ, ойлгоосоо билээ гэж бодож байгаа. Ягаад гэхээр энэ үндэстэн бол энэ үед сэрсэн байна гэж гэж хэлж болохоор тийм учраас энд бол бүгдээр одоо богд болон улсын гэдэг жишээ нь одоо 3-аас 9-тэй өмөргөлөө гэж одоо бичсэн байх юм. За ингээд энэ хамгийн түрүүнд бол богд явсандаа утгыг Монгол улсын санд өргөмжилж одоо ерөөл айлтгсан даалгавар цэрэн чимд уншсан. Тэгээ энэ ерөөл дотор одоо харж байна үү те очир дээр богдлоо хийгээд их тагны юугаан ойр дагалд нь тойрч одоо өргөмжлөлөө гэж бичсэн байгаа. Энэ дотор бол Чингис хааны нэр гарч байгаа. Монгол улсын эртнийг Чингис хааны үрийн Дүшээ тамирын хүүгнээс дараалан шинж тэмдэг онц тодорхой хуульч гарсан те. За олноо өргөцсөн шнийг өндөлөх амтныг жаргуулах тэгээд өндөргэн зан газартай 8 дугаар өгдөл цэрчим холбоотой гэдгийг энэ ерөөл айлтгсан байгаа. За ингээд энэ 11 оны үйл явдлын тухай ялангуяа улаастад чөлөөсөн тухай энэ Нямжуу гэдэг хүний бичсэн нэг жижиг ном байдیں۔ Энэ дээр бол Эрдэнэ их суурьнд одоо ингээд өргөмжилсөн гэдэг зүйлийг бичсэн байгаа. За Богд хааны ордон музей дотор ингээд хаан болон хатны ийм сэнти байгаа. За бүгдээр үтсэн баг. Тэгэхээр ер нь бол яг жил бүр 19-29-нд очиод мэдээж Монгол хүү юм чинь аав ээж ах トゥ найз нөхөд хүүхдүүдээ авч очиод энэ цаа тогтондоо хонхсон дарсан хааны ширээнд нэг хүндлэн эрхэлж гэхэд ер нь гэмгүй гэж бодож байгаа. Яг тэгэхээр эзэн хаан амьдарч байсан ганц ордон байгаа юм. Энэ багхгүй юу? Тэгэхээр энэ ордон тэгээд хааных нь өөрийг нөргөмжилсөн энэ сэнти одоо хаан суудлын өөрөө байгаа. Энэ хааныхын суудлын нөгөөх нь хатны суудлын. За 24 онд Богд хаан таал болоод энэ дараа нь энэ хооронд бол энэ яг дээлийнх нь энэ хоёр бол сүйд нь хийсэн яагаад гэвэл шатсан байгаа. Тэгээд бүтнээр нь авсан. Тэгэхээр энийг хэсгийг бол сүйд нь хийсэн. Үндсэндээ бол хэвээрээ яг зүйл байгаа гэдгийг хэлье. Эзэн Чингисийг Монгол улсын эзэн хаан өргөмжлөхөд Монгол гэр төрийн ордон байсан гэхэд эргэлзээг баг. Одоо кино уран зохиолдууд мэдэн тэгж харуулдаг. За Планаг Кирпинигийн бичснээр бол зааны ясаар хийж алт болон эрдэнсээр чимсэн
хаан суудал байсан гэж бичсэн зүйл бол байдаг юм а гэж. Тийм. За ингээд Максар хурц дэндүү түүх гэдэг олон зүйл байна. Энэ бүхэн дээр бол ингээд дондог дулам богдыг одоо улсын цаан дээр хүмжлэх ийг одоо Монголын 11 цагт Эрдэнэ ширээнд нь зал суулгасан шав өхөн Эрдэнэ сэсэн цагаан дээр дондог дулмыг улсын их дээр хүмжлөлөө гэх. За тэгээд өргөсөн зүйлийн тухай бичсэн байгаа тийм. Түрүүн бас хэлсэн хаан Эрдэнэ хас тамга Чингисийн одоо хас болгосон хаш тамга алтан үсгтэй өргөмжлөл Монгол газараас гарсан ёсны юм 9 цагаан бэлэг цагаан тэмээ мөнгөн буйл булган мулцх нэжээдэг цагаан морь булган мулцх 8 хадагтай өргөлөө гэж. За ингээд богд таалсан их тагнтай бол мөргсөн тухай бол сурвалж зөндөө байх юмаа гэж. За тусгаар тогтолцоонд үндэсний эрхчлөөний үн цэнийг энэ өдрүүдэд монголчууд үнэхээр их хүсэж байсныг мэдэрч Монгол хүн бүрийн сэтгэлд нь нар гийсэн хэмээн насан буурлууд дурсан байна. За энэ Оросын худалдаачин Корнакова гэдэг энэ хүн бол тэр тосгонд одоо амьдэрчээсэн худалдаачин ийм хүн энэ маш олон аман зохиол судалсан Оросын газар зүйн нийгэмлэгийн институтээр монголчуудын тухай бичсэн. Энэ бичсэн энэ 11 оны 12 сарын 29-нд болсон үйл явдлын тухай энэ хүн өгүүл бичээд Оросоор бичсэн. Энэ хүн бичиж байгаа. Ерөө голын сав газраар оршин суугаа монголчууд богдгийн бүх Монголын хаан ширээнд залран суух мэдээ өгмөгсөөр баярын нулимс асгуулан мөргөж билээ гэж. Тэгээ энэ хүн бол тэр үйл явдлын тухай бичсэн байгаа. Ингээд Оросын эзэн хааны хөргийг залаад, богд хааны хөргийг голдон залаад, тэгээ хүж юунууд зуул өргөөд, тэгээд одоо урдаас одоо 80 орчим цэрэг жагсаж ирээд тэнд суусан тэр Корнакова гэдэг одоо ерөөгийн ойролцоо ерөөгийн төв байсан газар шүү дээ. Тэгээд тэнд байгаа монголчууд өстой нэг би монголчуудыг урьд хожид нэг хүн шиг юм байхыг үзээгүй гэж тэр хүний бичсэн дээр бичсэн байгаа. Тэгээд бүгдээрээ одоо өстой нэг баярын үйлчлэл мөрөгж исэн. Тэгээд тийм ёслол болсон гэд бодоход хойчмд намсай 80-аас бас хүмүүс ирүүл энэ ёслол үлдсэн гэдгийг тодорхойлогдож байгаа. Тийм зүйл болсон. За Корнаков гэдэг осхон гэдэг одоо ерөөгийнхэн бол хэлж мэдэм тийм. За энэ богд бол ингээ 11 оноос 24 онд Монгол улсын эзэн суусан 1869 оны өвөл мэндэлсэн. Тийм намрын сүүл сарын шөнийн 8-нд мэндэлсэн. Могоо жилдээ за 24 онд хүртэл 11 оноос 24 онд нэг л одоо шашин болон төрийн тэр хүн байсан. Энэ бол одоо богд хаан юм а гэж. Тийм тэгээд хамгийн сарын 20-нд 56 оноос одоо нийслэхээр Улаанбаатар таалуулсан юм а гэж. За Дондогдлом хатантай байгаа зургийг та бүхэнд харуулж байгаа. За улсын эзэн хаан Бурхны шний тэр хүн богд ийм бол одоо хатантай байсан аль биесээр тийм ээ Дондогдлом хатан. За энэ Дондогдлом хатан бол эзэн Чингисийн нутгаас богдод одоо хатан болгосон гэдэг юм уу. Тий. За хүний ёсонд эмэгтэй хүн бол эхнэр төдийгүй их хүн одоо хүн төрөлхтний нэгэн бат шиг толгоор хан байдаг тул төр ус айл гэрт үтгсэн төгс саруул ухаан бүрдсэн эрдэнэ гүйцэлсэн журам төсгөл нэн чухал байдаг байна гэж. Учир нь иймээс үеийн үг юмыг тэгтсэн үргэлжид амгалангаар цэнгүүлэгч үнэн ариун хатан хаан төрийн 7 эрдний нэг гэж болгосон байна. Тий. Энэ бол хаан төрийн одоо 7 эрднийг бол одоо яг ихээр нь одоо бий болохыг хичээсэн. Заан гэхэд одоо авчирсан тийм ээ одоо олон зүйл тий хорол гэдэг одоо олон хаан төрийн 7 зүйл. За Максар хурц бичсэн байна. Шав өх ирсэн цэцэн цагаан дээр дондор улсын ихэд өргөмжилсөн гэж. За энэ хүн бол Цэцэн хааны Жон досхийн хошуу Цэндийн охин. За энэ сүүлд хамгийн сүүлийн цэцэг ноён бол энэ Жон цог бадрах. За хоёул цог бадрах богд хоёр бол нэг айлын бац хөргөн эгчдүү хоёртой суусан. Энэ Дондогдлом хатны төрсөн дүүтэй цог бадрах ноён суусын. Цог бадрах ноён бол шүүх яамны дэд цай тэгээ засаг төр зөндөө ажиллаж байсан ийм хүн. За хатан бол энэ 1874 оны намрын сүүл сарын 15-нд төрсөн. Яг 1874 оны намрын одоо 9 сарын сүүлчээр богдыг морилоход баг төрсөн байна. Хамгийн тийм сонин тохиолдлоор. Тийм тэгээд энэ жил бол болж байгаа. Тийм хоёулаа бол ингээ намрын сүүл сард төрсөн. Богд бол 1869 оны намрын сүүл сарын шөнийн 8-нд за хатан бол 1874 оны намрын сүүл сарын 15-нд мэндэлсэн. Энэ бол одоо зорилгоор тогтоосон Монгол улсын хууль зүйн бичиг дээр энэ хааны төрсөн өдөр хатны төрсөн өдрийг одоо аль биесээр монголчууд тэмдэглэх баяр гэж бичсэн байна. Тодорхой байна. Тэр бол одоо хэрэгэлцээргүй байна гэж.
За хаан Гатан хоёрыг бол танилцсан тухай амар өсгөлөнд явж байхад нь одоо танилцсан Бадаргуул тэр 26 оны орчим одоо амар өсгөлөнд явхад нь бол Богд хаан Гатан хоёрыг танилцуулсан гэдэг одоо бичсэн байдгийн. За энэ цаг өдрөх жануун цаг өдрхийн өв эцэг одоо ийм дагалдаад Дондоглом хотон явж исэн гэж. Тийм тэгээд баг багт нь Дунгаа гэж хэлдэг. Морь уургалдаг сэргэлэн номтой одоо ийм хатан байсан гэж бичсэн байна. Энэ яг хуу энэ амар богдвол ингээд заавал юуны богдвол юу юм аа 1895 96 оны орчим амар өсгөлөнд очисон. Зүгээр яг би ч бас ингээд бичсэн би ч бурууч байж магадгүй юм гэж бодсон. Богд болон Дондоглом хатан 95 96 оны орчим одоо танилцсан гэд бичсэн. За богд бол ганцхан 95 96 онд ч бичээг байна. Бадаргуул тэрийн 25 он гэдэг бол 1900 байна. Тэгэхээр жоохон хожууч танилцсан байж магадгүй гэж бодож байна тийм. За тэгээд дараа нь бол Манжаанд айлтгсан. За энэ бол хатан бодон богд хаан зургийг өнгөртөөр сайхан зурсан зураг байгаа. За ингээд суудлын энэ тэрийг бол таавал үнэхээр гоё бичсэн байгаа хэрэг. За тэгээд бол Манжаанд айлтгсан. За тэгээд Манжаан бол албан ёсоор зөвшөөрж богдын хатан Дондогдоломд бол тод олгосон юм а гэж тэр цагаан дээр эрдэнэ цэцэн ноён гэдэг юм цод хөнжүүлсэн. За хатны мэдээж улсын шний тэргүүн, за төрийн тэргүүн 11 онд ингээд өөрөө улсын эзэн хаан болоод тэгээд улсын одоо өөрийн хатныг Монгол улсын их дагнаар хөргөмжүүлсэн. Ийм зүйл болсон юм. За энэ хатны тухай мэдээж хатны ойлголтойгоо тохиол та нар одоо 10 хураанда алтан эмэг ихтэй бөгчтэй хүн бол нэг цог харсан баг. Хатан бол одоо 10 хураанда бөгчтэй зураг байдгийн. Энэ хатны одоо хэрэгжилж байгаа тэр одоо гизэгний одоо энэ зүйлтэн тэр гэдэг ч бол одоо тоймгүй шүү дээ. Та нар энэ одоогийн ханшаар ярил би зүгээр ганц тоо хэлсэн зүгээр термерийн тэнд явж лээд энэ юуны Дондоглом хатны бол ингээд хэрэгжилж байгаа зүйл биш. Зүгээр нэг дундаж хатны хэрэгжилж байгаа зүйл Монгол улсын ертөнцийн санд байгаа. За тэрний одоо үн ханшийг ингээд ертөнцийн сангийн захиралтай ярих тул зүгээр нэг хатны тэнд байгаа одоо ингээд шүүр сууд энэ тэргээд хэрэгжилсэн одоо зүйл шүү дээ. Гизэг зүйлт чимэглэлийн амд. Хэн тэрмөр үнэлэгдэнэ гэж одоогийн ханшаар. Тийм одоо тансаг зүйлийг бол хэрэгжилж байсан юм а гэж тийм. За тэгээд Кростовс гэдэг энэ хүний бичсэн өдөрт Монгол өнгөрөөс 9 сар гэдэг тэмдэглэл байгаа. Тэрэн дээр жишээ нь 10 сарын 5 гэж өнөөдөр хотогтын мэлмиг хийсэн өдрөө гэж. За энэ бол төмөн үлзий гэсэн хотогтны одоо намрын суулсан шинээр таарч байна. Консулын газарт өнгийн туг дарцыг намрын мандлаа гэж. Хотогт ихтэйг нь хоёр зориулан баяр хүргэсэн мэдлэгээ хосоодыг бий явууллаа гэж. Тийм за тэгээд Кростовс ихтэйгний тухай ихтэйг нь бол илүү чөлөөтэй илдэг зантай гэж бичсэн байх юм. Тий. За Герман улсаас Бээжинд сууж исэн элчингийн газар дэд консул байсан Херман Хебрич гэж хүн 22 оны 7 сараас 8 сард хүрээнд айлчилсан. Тэгээ ихтэй бол богдхан бол их тагнтай уулзсан байна. Тэгээд их тагны одоо талаар уран ухаантай арга зайлтай зоригтой нэмэгтэй асуурснаас хойш богдханы ордны ирч хүч ихэхэн суларсан гэж бичсэн байгаа. Тийм. За энийг бол Германы Монгол эрдэмтэд удаа шоногоо надад бас ярьж байсан. За өөрийнх нь бүтээл бол бас оруулсан байдаг. За энд харин би сая одоо харах юм та бүгжий одоо гар хоронд нь хийсэн тэр энэ юг гарын 10 хорондоо юутай хүн харж байгаа бах. Тий. За богдын эхнэр бол зам нарын бодож олсноор үйл зөв далдын хүчин хэмээн одоо тайлбарладаг гэж бичсэн байна. За энэ хүн бол 23 оны 6 сарын 27 онд хатан таалуулсан. За 28-ны өдөр бүгдэр жирэнчэнод хатан өчигдөр таал боллоо гэж Ленинград гэж бичсэн энэ ч нөт бичсэн захиргаан байдгийн за жоохон сэжиг бүх юм шүү гэж харагдахаар зүйл за тэр 7 хоногийн дотор бол бас олон зүйл болсон юм. Монгол улсын ерөнхий сайд Чалхан зүсэгт амьдан базар таал болоод нэг одоо 5 хоногийн дараа хатан таал болсон үйл явдал 23 онд болсон юм а. За энэ хатан бол одоо айхтар уран ухаантай жишээ нь 1908 онд богдгийн гавжийн дамжаа барихад 2000 дангаар даасан байгаа. 10 онд Москвагийн экспедицийн богдын ордонд ингээд зочилсон. Хатан бол чөлөөтэй усудад илэрхийлж байсан гэдэг. Москвагийн экспедицийн тухай би ингээд ярих намайг хүмүүс жоохон ярьдгийг. Энэ бол тэр Монголыг судалж авсан экспедицийн. Тэгээд Тим хамтарч дамжуулаад богд хатан хоёроос ингээд уулдах шившөөрөл хүссэн. Тэгээ богдын одоо ордноос шившөөрөл аваад ингээд бараа гавьчаад ордны дэлгэсэн гэж байгаа.
Тэгээд эхлээд хатан гарч ирсэн гэж. Тэгээд чөлөөтэй ингээд үзэж хараад маш их чанартай баруунууд. Тэгээд одоо богд гэдэг чинь бол одоо ер нь бол тухайн үедээ бараг одоо ч юу шүү дүүцэхээр тийм баян хүн бол Монголд байгаагүй. Үеийн богдуудаас залсан мөнгө. Тэгээд тэрийг авах болгоч юм. Тийм. Тэгээд энэ одоо цугласан эн чинь гэдэг жишээ нь одоо Монголч одоо айгүй баяг алтны сантай. Алтан ордонсыг чинь ингээд ухаад гадны компаниуд авна. Тэгэхдээ бол заавал одоо тэр 16 10 хэдэн онд болсон юугаар бол чинь 16.5 ашигаас татвар өгнө гэж. Тэрнээс 1% алтаар нь богдын санд өгнө гэж. Тэгээд ер нь бол 20 хэдэн онд ингээд одоо Монгол төгрөгийн баталгаа богдын сан цугласан алтан эрдэнэс эрдэнэсийн санг хараад тэр Осиндовскийн бичсэнийг үзэх юм бол та нар юу гэж бодно? Энэ богдын цуглуулсан эрдэнэсийн сан үзээд Европынх нь нүүр уламжаар юм даа гэж бичсэн байдаг. Тэгэхээр энэ богдын ордон энэ хүрээ гэдэг чи одоогийнхтай адилхан байсангүй. Тэр би түрүүн бас түрүүн хэлье гэж хагаад яасан байна. Тэр одоо өвлийн ордон богдог ханы ордон музей тэгээд зуны ордон тэгээд дээрээс орж байгаа ингээд хүрхшээ ингээд юу гоолгоор их урсж байгаа цөөрөм тэгээд нуур за тэгээд эн чинь амтны хүрээлэн энэ ч гэсэн нэг одоо хангаа тэр таа байсан алмаз эрдэнэс далайн ёроолоос ирсэн далайн амтэн тэгээд одоо энэ тоймгүй олон тийм байдаг зүйл байсан гэж бичсэн байдгийг. Тэгээд тийм сайхан зүйлсийн дунд бол олон үнэхээр баян байсан юм аа гэж богдын хөрөнгө бол тийм. За тэгээд энэ 10 бол ингээд ирсэн тэгээд тэр хүмүүс ингээд таалсан дараа нь богд гарч ирсэн гэж байгаа. За ингээд бол ингээд тэндээс нэлээ их бараа авсан. Тэгээд богдод бас бараагаа өгсөн чинь богд бол за 1000 лан өгсөн гэж тэр хүмүүст. Тэгээд одоо нөгөө ийм тийш нь өөрийнх нь нөгөө нэг ийм хөргийг ингээд төмөртэй ингээд айл зөндөө байсандаа сүлдчихсэн одоо гарч ирсэн юм төмөр нэг айлууд тавьсан байж шүтдэг байсан нэг юм богдын хөрг биш 18-25 таа байх үе. Тэгээд тэрийг тэднээс дахиад шийдэж байгаа. За тэгээд тэднэр хүмүүс дотроос танайд хөгжим байна уу гэж. За тэгээд тэн дээр бол ингээд төгөлдөр хур байгаа ордонд. За төгөлдөр хур гэдэг хөгжим байна гэдэгс аваад иргээд авчирсан. За тэгээд тэн дотор бол хөгжмийн зохиол Карасан гэдэг хүн явсан байгаа. За тэгээд Карасан гэдэг хүн бол тэн дээр ингээд Божи цаарийнхаараа нэгж те Бурхан минь хааныг минь өршөө гэсэн тэр дууг дарж тийм ээ одоо орсуудын дууг. Тэгээд тэнд орж ирсэн нэг 50 60 орсууд босоод тэгээд дараа нь одоо тэр Славараси гэж Орос манд татваа гэсэн тэгээд тэр дууг ингээд дарсан чинь Монголын тал нутгаар Оросын сүлд дуу цорь адилаа энэ бичсэн байгаа л да. Энэ Масагва Экспедицийн. Тэгээд энэнийг үндэслээд 11 оны дараа авал ингээд Монгол улсын одоо төрийн сүлд дууг тэр Кайдлэсгээ чих гаралтай хүнээр хөгжмийн зохиолчийг авсаар төрийн сүлд дуу 100 лан гэж орол улсын зохиолгосон гэж түүх байна. Тэгээ энэ 10 онд бол жишээ нь гэхэд бол одоо хатан бол одоо чигтэй хэм чөлөөтэй би хаагаа авч явж одоо бүсэл бодлоо илэрхийлж одоо ингэж байсан тухай байх юмаа гэж тий. За 11 онд 5 сараас Мексик жанраас гişтэй нэг одоо барьсан монголчууд энэ жанраас гişтэй бол одоо сүүлд ингээд тэр автор хэлмэгдлийн үед бол ингээд сүмидийг нураагаад ингээд авч явахдаа ингээд буулгасан амар нүсэр юм болно энэ ч одоо энэ жанрасыг бол одоо Нью-Йоркийн эрх чөлөөний гишүү Парисын одоо тэр хүм цамхаг биш үү? Энэтэй л одоо адилах монголчуудын одоо 100 дамжсан цорын ганц зүйл бол жанраас байхгүй юу? Тэгэж харах хэрэгтэй гэж. Тэгээд энэ жанраас ямар учиртай гэвэл монголчуудыг нэгтгсэн бүр хар шар тэр одоо бүх хошуу галах тэр аймаг одоо ингээд ховдын хязгаар бүгдээр ингээс нь одоо араб тэр ихээр тэр үедээ бол одоо мөнгө цуглуулсан. За ингээд босгосон зүйл. За яг л хөмжилжсэн зүйлүүд тухайд орсууд мөнгөө юм одоо бурхны шин юм зарлаа байлаа гэж. Тэгэхдээ тэр үед барьжсан зүйлүүд өнөөхөр байгаа энэ 100 дамжсан зүйлүүд энэ богдын үзээс юугаар санаачлагаар болсон бүр богдын өрөө бичсэн зүйл байгаа. Ингээд зарим нь жоохон саат ирсэн чи та нар л өөрснөө санаачлал гаргаад би зарилэг болгосон биз дээ. Тэгэхээр 80 өөрийнх нь одоо хэмжээгээр жанраас босгосон. Тэгээд ингээд монголчуудыг бүгд нэгтгэж чадсан туулаас одоо ус аваад бүх монголчууд ингээд одоо эрэгтэй эмэгтэй хүүхдүүд жагсаад газар болохгүйгээд одоо ингээд ус бүгдээрээ зөөж одоо тэр шүтэнийг барихад бол зориулсан гэдэг зүйлийг бичсэн байна. Тийм. Жанрасын тухай нэр зүйлийг бид нэр эмэгтэйд хийгээд архивтай хамтраад ер нь бэлэн болж байгаа. Чадвал үйл гаргахыг бодож байгаа. За энийг ярихад хамгийн түрүүнд хатан 1000 лан одоо өргөсөн байх юм.
За энэ нэмэгтэй гэж тийм. За тэгээд хатны тухай ярьж байгаа учраас хатны 150 жилд болоод болохоор бас ингээд араас байж магадгүй. Энэ юу байдаг? За Гондогдлон энэ тухай бол энэ цэвэг дөрж байгааг энэ ард кинотеатрын дарга байсан Монгол ардын 33 дууны ингээд том төв хөршөө гэсэн энэ ном байгаа. Тэгэхээр энэ дээр бол сонин зүйл өгсөн байгаа. Энэ дөрвөн уулын дундаас нь гэдэг одоо манайх мэднэ сте. Дөрвөн уулын дундаас нь юу яадаг гэж биш тий. Тэр дуг Дондогдлон матан зохиосон байна нэ гэж. Тэгэхээр энэ хүн бичсэн байна. Энэ дуг зохиосон Дондогдлон бол цээ сайхан хоолойтой, онцгой сайхан дуулдаг, хөгжим тоглодог. Монгол төв төшигтэй шашны хурлын уншлагын номыг цээжээр уншдаг байсан гэж тийм ээ. Түүний талаар Бизагийн аймгийн цоржлон цусан нэрндээ гоё ярьж ирсэн гэж. За тэгээд Богдгөөний Дондогдлон гэдэг тэр шар хүүхэн чинь хаанаас нь яаж гарч байгаа юм бэ гэмээр онцгой сайхан хоолойтой хүн байсан гэж. Лүүжин тавьж байхад цээжээр сайхан дагаа цээжээр уншиж байсныг яана. Мөн сөрхий хүүхэн байдаг шүү гэж нэг өчгөдөө ярьж байсан гэж тийм ээ. Тэгээд зарим хүмүүс Богдын хатанд орос хятадаар ойр зур ярьдаг гэж бичсэн байна. Тийм. За тэгээд энэ одоо та нарт би юу харуул. Энэ хараа энэ дөрвөн уул гэдэг дууны бүр хөгжим ноттой энэ хүн бичсэн байна. Дөрвөн уулын дундаас бол усны тунгалаг урснаа хөө гэж. Тийм ээ. Очир дээр Богд гэгээмэн огторгын наран шиг гээгүүлнэ хөө гэж. Туулын тунгалаг усны бол тогдмын урд урснаа хөө хөр улс маань өгшин бол төмөн олон маань амгалансан гэж. Ийм дуу бичсэн байна. Энэ 1920 онд Богдыг ингээд гамингууд бариад шоронд хийсэн байхгүй юу? 50 хоног. Тэгэхэд хатан Богдод зориулж зохиосон дуу юм байна. Энэ дуу аян яг хിവэр нь үгийн стилизмын жилүүд өөрчилсөн байна. Одоо энэ үгээр нь мэдэхгүй. Кино урлаг дуучид хүмүүсээ бас энийг таах мэдж авах хэрэгтэй. Энэ яаж өөрчилсөн байна гэдгийг харж байна. Ардын ил киноны даруй зэрийн дунд дөрвөн уулын дундаас усны тунгалаг урснаа хөө гэж. Эхний юу яг хിവэрээ. Хүр төвшин амаргаан түшээд явах заяатай явах гэж өөрчилсөн байна. Харж байна уу? Тэ хадны завсраар хавчулсан халиуны зулзах хөөр хийхөө харийн дунд дайнд мордоход хайртай тэрмэн хөөр хийхөө гэж. Тэгээ хадны завсар хавчулсан халиуны зулзах хөөр хийхөө харийн дайсан баригдсан хаан эзэн мань хөөр хийхөө гэсэн үг байхгүй. Тэгэхээр ингэж өөрчлөв. Бутны завсар бултайсан булганы зулзах хөөр хийхөө гэж байгаас энэ дээр тийм ээ байна. Бутны завсар бултайсан булганы зулзах хөөр хийх гэж. Бултын төлөө баригдсан Богд эзэн мань хөөр хий гэдэг үгийг уурал халзан мориороо бодруулж авах нь хөөр хийё гэж. Ингээд өөрчлөлт ингээд дуу маань тас өрдөө янаг амаргийн дуу болоод ингээд бидэнд ирсэн байна. За энийг бол одоо бас хатан маань зохиосон байна гэж тийм. За энэ тухайд яасан тийм ээ. За тэгээ энэ хатан бол 23 оны 6 сарын 28-нд таалуулсан. Тэгээд би ч ярьжсэн ч магадгүй хүмүүс энэ одоо сэлб өгсөөд юу гэж байгаа шарга морьт гээд. За ингээд шарга морьт тэнд очиод баахан шарга морийг одоо юу яагаад онголоо тэгээд одоо энийг шарга морьт гэдэг болсон энэ төр гэж ярьж байсан гэж магадгүй. Үнэндээ тэгсэн чинь энэ шарга морьт гэдэг нэр чинь Богд хатныг таал болохоос өмнө шарга морьтой газар байсан байна. Оскар Маманы тэмдэглэл дотор 10 хэд онд гарч ийн. Сэлб өгсөөд шарга морьт ороод ирлээ гэдэг. Тэгэхээр энэ бол өмнө байсан байна гэж тийм. За тэгээ энд бол хатны тухайд бичсэн байгаа. Хатан ингээд таал болсоодсэн чинь тэр хүмүүс ард олноос ийм нэгэн дуу зохиосон юм. Сэлбийн голыг өгсөд явхад шивэр ураа ороод байна хөө. Шав олон бид нар чинь шарж уйлаад хоцорвоо хөө гэж. Шарга морьтод чэлбийг нь залахад самлын маань орон харагдана хөө. Шав олон бид нар чинь сэмбэрэн мөргөд хоцорвоо хөө гэдэг ийм дууг хатан зориулсан зохиосон юм байна. За энэ бол одоо Богдын сүүлийн одоо хатны зохиосон дуу байсан юм а гэж. За Богд хааны ордон музейд энэ одоо хатны хэрэгжилжсэн хөөрөг за энэ ирэх гэдэг олон одоо тансаг зөвлөлд бас нэлээд үлдсэн юм а гэж тийм. За одоо би та бүхэнд энэ Оскар Мемен гэдэг энэ Норвегийн одоо хүний тухай тэмдэглээс жоохон зүйл та бүхэнд ярьж өгье. За энэ хүн бол 1911 оны 10 сарын 26-нд Монголд ирсэн. Энэ хүний тухай нэг судлаач одоохондоо нэг ороогүй. Ер нь мэдэхгүй байсан. 100 гаруй жил энэ 11 оны 10 сарын 26-нд ирээд энэ 12 сарын 29-ний үйл явдалд өглөөнөөс хойш орой орсон тэмдэглэлийн дэвтэр наабайг байна. За тэгээ энэ хүн бол ганцхан тэр өдөр биш. 1940-од он хүртэл 30 хэдэн он хүртэл Монголд ер нь айгүй их дорд хайртай болсон байна. Өөр бичсэн байна. Хүүхдүүд нь саяхан бас ирээд явсан. Би тэнд очсон. Тэгээд энэ хүүхдүүдийн айхтар хүмүүс болохоор Монголоос авчихсан дээр зураг хөрөг бүх юмыг одоо ингээд авдарт 4-5 авдарт хадгалаад 100 гаруй жил гараашинд нь байж ич Шардак хавар. Тэгээд 17 онд тэр Норвегийн одоо соёлын түүхийн музейд өгсөн байна.
За тэгээд тэрнээс одоо сүүлийн үед ингээд сошиал бас нэлээд олон тавьсан. За монголчууд бас ингээд ийм ном манай их сургуулийн одоо эрдэмтэн Эрдэнэт маань зүүнс зорчсон нэг номыг англи хэлнээс буулгасан. За манай хэн байна? Чулуун маань ийм тэр 10,000 гаруй гэрэл зургаас ингээд ийм монголчууд сурлах 10 дугаар бүтэд орж хэвлэлсэн. За ингээд бол монголчууд бол бас аваа зүйл хэвлэж байгаа. За тэгээд энд одоо зургууд дотор хараарай. Монгол хүрээний тухай ямар тансаг байна вэ тэр? Одоо хэрэгэлсэн, зүүвсэн тэр хүмүүсийг харж байна та нар. Энэ зүүж байгаа зүйлс ямар гоё одоо тансаг зүйлс бичсэн байна вэ? Тэгээ энэ жишээ нь энэ бол одоо цагаан сарын шинийн нэгний өглөө богдын ордны өмнө төрийн түшээд ноёдууд золгохоо сууж байгаа. За нөгөө булга үнтэй зэнтэй зүйл чинь богинохон өрөвч бүгдээрээ урт өмсөж байгаа шүү дээ. Хэдэн одоо айхтар үнтэй зүйл шүү дээ. Бүгд шүү дээ. 10 20 30 гिचнээр ихээр ийм тансаг зүйл хэрэгэлдэг байсан. Тэгэхээр энэ хүмүүсийн тухай энэ Оскар Мам бичиж байгаа. 20 дугаар зүрхийн монголчуудын тухай гэж. Энэ нутгийн ард түмбэл нэгэн цагт агуу их цэргийн хүчин дор дэлхийн талыг эзэлж явсан хүмүүсийн үрд магж. Тийм ээ. Халахвал эртний Монголын эзэнт гүрний төв бөгөөд монголчууд энд байсан эртний нийслэл хар хорноос өргөн муудам эзэнт гүрнийг удирдах байсан гэж. Энд монголчуудын нэрлэл занснаар Бурхны хот буюу одоогийн нийслэл өргөө бат байлх өгөөд саяхан нэрийг нь Улаанбаатар болгон өөрчилсөн гэж. Энэ 25-ны дараа бичсэн байгаа юм. Энэ л хотоос Монголын сүүлчийн эзэн хаан зөвл засах эрх мэдлийг нь хураах хүртэл улс орноо удирдах байлаа гэж Бог тааны тухай бичсэн байна. За энэ бол Бог тааны тухай бид хэлсэн тийм ээ. Энэ нэгэн цагт нэг хааныхаа дор нэг дэсгэж байсан. Энэ хүмүүс эдүүгээ өргөөдөх амьд бурхан буюу ламын шишин тэрүүнийхэн дор мөн адил нэг дэсгэжээ гэж. Ийхүү хятадууд монголчуудыг улам бүр нухчин дарахаар хөхүүлэн дэмжиж байсан ламын шишин Монгол зоныг холбосон хамгийн хүчрэг алтан маргамж нь болсон тодорхой байлаа гэж. За бурхны шишний тухай одоо Дамжин Сүрэнгаа гэж Монголын нэртэй эрдэмтэн мэднэ. Бурхны шишин бол цагаан хэлмийн хойгоор татсан шар хэлмээ гэж. Энэ одоо юу гэж байгаа юм гэвэл энэ хэл бичгээр дамжиж соёл орж ирд юм а гэж. За одоо манжин иргэшэл ингээд 200 гаруй жил одоо байсан гэдэг. Монголчууд хатад ханц аваагүй бурхны шинтэй төвдөлтөй байсан. Энэ бол биднийг монголоор үлдэхэд нэг үндэс болсон юм а гэдгийг Дамжин Сүрэнгаа энэ бурхны шин бол цагаан хэлмээ хойгоор шар хэлмээ гэж хэлсэн байгаамаа. За энэ Богдхааны ордон музейн одоо уртлын одоо таалга байна. За энэ бол тэр үеийнхээ авсан. За Богдхааны ордны талаас нь авсан зураг тэр яг тэр үеийн харант. За 1929 тухай. Ингээд Богдхааныг хаан ширээнд залгах түүхэн 1929 өдөр тохиолоо гэж Оскар Мам бичиж байгаа. Өмнөх өдрүүдийг бол цаг агаар дулаахан таатаа сайхангаар миний хувьд мартагдшгүй нэгэн өдөр болж үлээ гэж. Цэргийн урч хасаалаас илүүтэй сэтгэлд нь буусан дүр зураг бол цугларсан олон түмэн байсан юм а гэж. Монголчууд ирэмгүй хуран цугларч хамгийн сайхнаар хувцалсан байлаа гэж. Монгол ноёд эхнэрүүд дэгжин кенцер хүдтгэл ёслын хувцас өмсөн байхыг миний биянгуудаа харсан бөгөөд хизээж үлэн мартагдаг хараа таншгүй гайхалтай дүр зураг байсан гэж бичсэн байна. Өнөөдөр монголчуудыг ингэж харж байна уу гэж бодоорой. Орой дээр алган зэргийн жис 10 руугаа унтсан тасгар хогсын үдэн отхтой шавгар болгон малгай гэж байгаа. Өнгө хийцээр хуучин цагийн манж төчмөлийн дээс хол илүү уран шагнаас ойдолтой дээл хээ угол зурласан ёслолын гутал энэ бүхэн зогцоороо мөнгөн эмээлтэй өнгө зүс шилмэл омглон морд унсан үлгэрийн баатруудыг амьлуулах хажээ гэж. За энэ цэргүү зогсож байгаа хэрэг өвд энэ 1929 зураг байгаа. Европчуудын сониуц зангаар өөрсдийгөө зүгдэх нь цохимжгүн дээр бид хамгийн сайхнаараа гойсон ч энэ хүү ард түмний хажууд шамтхан молих толих харагдах уу гэж бичиж байгаа. Тэгэхээр бид бол өнөөдөр хэр их өөрчлөгдсөн байна. 100 жилийн дараа юу өмсөж бидний хэн хүндэлж байна уу? Бид хэн болсон байна гэдгээ эргээд бодоход энэ хүний бичсэн зүйл байгаа гэж тийм. За энийг хэлсэн баг. За энэ бүхэн тогтоороо мөнгөний эмэлтэй хам. За ингээд энэ бүх гоёлын хувцас зүүсгэд найз нөхөд танилуудад хинтхэн танихгүй байдалж байлаа. Өнгө бол энэ хүмүүсийн илэрхийлэх хамгийн гол чанар бөгөөд хичнээн сайн авсан зураг түүнийг илэрхийлж чадахгүй харамсалтай гэж. За Оскар Мам бол энэ хүний зургууд ягаад сайн болсон гэвэл энэ хүний зургууд бол мэрэгжлийн аппаратаар авсан байгаа. 2 ч удаа мэрэгжлийн аппарат захиж аваад тэгээд бол энэ хүн бол бүр дээд зэргийн төвшөнд авсан. За сайн хадгалсан. Дараа нь очиод ангилаад угаалгаад позитив негативаар бүгдийг одоо хэлсэн. 10,000 гаруй зураг Норвегийн Ослогийн одоо архивд байна. За тэрнээс бага жоох орж байгаа.
За одоо ингээ энэ бол одоо энэ яг энэ одоо сүйх тэрэг богд хааны ордон музейд дөнгөж орох гэж байж байгаа. За энэ наанд явж байгаа нь Чив хамтарч богд хааны засгийн газрын гадаад яамны сайд. Тань гэж байгаа хойдлынхан далайн гомсрон цэргийн яамны сайд. Нөгөө талд нь хоёр сайд байгаа. За та нарын өмссөн, зүүлсэн, явж байгаа хаарсан гэдэг энэ бүхнийг хараарай. Яг ийм сүйх тэргийн арт талд нь хадан явж исэн гэж 12 сар 29 тэрүүний тэмдэглэлээр байна. Ингээд тэрний тухай бол одоо үнэхээр гоё зүйл хэлсэн. Монголын хан нийт язгуурт ноёдууд бол хувийн хичээс улс биш байсан юм а гэж. Монголчууд тусгай тагтанд эрхчлөөнд ямар их ашиглал өгч байгаа вэ гэд ямар ч гэсэн жалга давын үзлээр ялгарлахгүйгээр нэгдэж чадсан учраас эрхчлөө тусгай тагтандаа сэргээж чадсан гэдгийг энэ хүн бол энд одоо бүр өстой нүдэн тарагтал одоо бичсэн байна. Тийм. Тэр зургийг бичсэн тий. За ингээд Монгол улс төрийн тэргүүнээр богд эзэн хаан суусан тухай өөрийн нүдээр үзэж ихээр сонсноо өрсөлдөн бичсэн үнэхээр сонирхол байна гэж тий. Ерөнхийдөө энэ хүн бол тэмдэглэлдээ ерөнхийдөө би олон орноор явсан гэж. Монголчуудаас илүү нийт олноор сайхан сэтгэлтэй ард түмэн олох амаргүй гэж бичсэн байна. Тэгэхээр энэ Европоос ирсэн тэр үеийн одоо боловсролтой соёлтой орнуудын одоо жишээ нь Финляндийн Арамстай гэдэг хүн байна. Энэ Норвеги Оскар Мамин байна. Энэ хүмүүс ингэж бичиж байгаа. Олноор сайхан сэтгэлтэй ард түмнийг олох амаргүй гэж. Тэр Арамстайдын тухай бас нэг юм Eastern Memories гэж дорн дахины одоо ертөнц гэдэг нэг юм уран сайхны кино, баримтат уран сайхны кино хийсэн байлаа. Нодон баха тэнгис нээлттэй хийсэн үтсэн байна уу? Тэр өстөг үнэхээр гайхалтай. 4 хэл дээр хийсэн кино. 4 оронд Монгол, Солонгос, Япон, Хятад гэдэг. Тэгээд үйл явдал ингээд морь унаад талаар явж байгаа. Ханхуу шин болоод тэгээд хөдөлгөөн мөртөө явдаг гэсэн. Тэгээд за ингээд миний амьдрал дууслаа гэсэн чинь нохоо уцаж байгаа. Тэгээд явсаар байгаа нохоо уцаж байгаа айлд ирсэн чинь тэр мэдээж шин хүн ороод гадны одоо Европын тэг өндөр цуутамд ирсэн чинь айн үст. Тэгээд танилцаад өглөө нь усаа танилцаад хойно гаргаж өгөөд тэгээд монголчуудын тухай яриад тэр өвгчүүдийн тухай ингээд ярьсан чинь тэр монгол өвгч очоод энэ дэлхийн эзэн шиг байсан гэж. Одоо тэнгэр газар тэгээд одоо газар зардаг чи хинбэ гэдэл одоо тэгэл тэр дэлхийн ертөнцийн таталцал хүч холбоо энэ тэрийг бол ярьж байгаа юм зүйл бол гайхалтай сайхан бичсэн тийм кино байдаг юм. Ер нь үзэхэд гэмгүй тэр ягаад гэхээр уйдахгүй ерөөсөн баг 2 цаг болоход ерөөс ямар ч уйдахааргүй ягаад гэхээр дундталт нь рэпер жими ингээд энэ нэг хэсэг одоо рэпер жи ороод тэгснээр Японы тэр метро гарснаа тэгэл Солонгос хятадын бааш ордог л ингээд ингэснээр ингэж яваалаа тэгээд ингээд хөгжим жигтэй гайхалтай одоо YouTube дээр үзэх юм бол Eastern Memories гэж үзэх юм бол трейлер нь байгаа. Тэгээд би бас Монголд гаргаач гэж монгол хэлээр өрөөлцсөн байд манай залуучууд ганц удаа нээлттэйгээд явсан. Бэлдсэн сайдд бол санал тавьсан гаргах болов гэж бодож байна. Оскар Мамин юм бол бас жоохон явж байгаа. Тэгээд гайгүй хаа гэж бодож байна. Ийм тухай монголчуудын тухай бичсэн зүйл байгаа юм тийм. За богд бол 19-ийн 2 тусгаар технологиудад энэ барууны төрийн онлын дагуу засгийн газрын байгуулсан 5 яамтай гадаад яам, дотоод яам, сангийн яам, цэргийн яам, шүүхийн яам гэж байгуулсан юм. За ингээд 100 жилийн өмнөх сайд нар ингээд харах юм бол даадам цэрэн чимэд цааны наман сүрэн тийм ээ. За Чив хамтарч чөтөн чагдарч гэдэг юм хүмүүс гомсрон зэргийн сайд амсраа гэж өгсөх юм байна. За ингээд богдын одоо тамгнуудыг би зөвлөх дуртай хаш тамга. Одоо Монгол улсын ертөнцийн санд хадгалж байдаг. Одоо Чингис-хаан музейд 7 давхар тавьсан байгаа. Яг ихээр чимүүдийн хашаар ирсэн тамга. Энэ бол үнэхээр нандин шүү. Энийг бол одоо шүтж явах хэрэгтэй, өрөх хэрэгтэй. Яг энэ тамганы хэмжээгээр Монгол улсын ерөнхий бичгийн тамгыг хийсэн байгаа. За тамганы одоо бичсэн дарсан үг тэр байна тийм ээ. Жашин тэрэг Ослон брэхт наран жил богд таан гэдэг. За энэ бол мөнгөний тамгын дарсан юм тийм ээ. За энэ юугаар байна? Соён бүсэг Монгол бичиг тийм ээ. За тэгээд ихвэл Монголоор яг адилхан утга нь шишин тэрэг Ослон брэхт наран жил богд таан тамга гэсэн үгтэй байгаа. За энэ мөнгөний тамга байгаа. За бариулны хэсэг нь бол хүслийг хангах чандуун барьдна гэсэн нэртэй бариултай. Энэ дөрвөн талд нь Монгол бичиг гэсэн үг байгаа. Тэнгэрийг, дөгшин дэлхий, төрөмөш бод шашин биш тонголог гэж энэ хосломол дөрвөн үгийг өндөргийн замдаар зохиогоод хүрдэн дээр гэсэн байна. Тэгээд хүрдээ танилцсаар угаад 8 дугаар өгдөг үед соод технологи хамгаан зарлаад хааны тамган дээр орсон юм үг юм аа гэж. За энэ шашин маш тонголог гэдэг монгол бичгээр бичсэн алтан тамга байгаад монголчууд алтан дуртай болохоор ингээд энэ алтан тамга нэгдүгээр тамга гэдэг. Энэ үг нь бол шашны тэргүүний хувьд барьж явах тамга нь цул алтаар гэсэн тамга л да. Тийм.
За энэ тамга байна. За энэ бол одоо энэ 150 жилийн өмнө хатны тамга. Дондогдол хатны энэ тамгыг бол шийдэгчээсэн. Тамгын шашин тэрийг хослон өрнүүлэгч улсын их тагны тамга гэсэн нэртэй мөнгөн тамга Монгол улсын ертөнцийн сан хадгалагдж байгаа. За энэ зүйлсийг хийгээд за ингээд энэ богдын хатны одоо энэ богдын болон хатны тамга дөрвөн тамга за ингээд алтан амсартай аяар ингээд хамгийн үнцэнтэй зүйлийг ингээд 24 оны 5 сарын 20-нд богд хаан таал болоо тэгээд дараа нь энэ зүйлсийг цэрэг жагсааж байгаад энэ тамгуудыг бол засгийн газарт авъяцсан. За тэгээд авъяцсан чинь бол ингээд лацсан ломбодод хийгээд ингээд засгийн газар хадгалуулсан гэж байдгийн. Тэгсэн бас би монголчуудыг сухантай байж бодсон. Сэжмийн жилүүдэд нэгээх баг. Тэгэхээр 94 онд энийг Жасраа 25 онд Жасраа сайдын тушаалаар нээгээд ертөнцийн санд хадгалуулсан баг. Тэгэхээр тэр мөнгөөр юу хийсэн гэж бодож байна? Тэр мөнгөөр одоогийн Монгол улсын ерөнхийлөгчийн өргөө их хурл засгийн газрын үйл ажиллагаанд зарцуулсан байгаа тэр мөнгийг. Юм бас очиртай байна гэж би бодсон. Тийм одоо тэр өргөө тэр зүйлсүүд одоо ихээр 21 төрлийн зүйл бүр дансаараа байна. Ертөнцийн санд ихээр байх юмаа гэж. За ингээд урдын хатны тухай за 5 настай дугаар богд хүрээнд ирсэн мэдээж төвд гаралтай хүн бурхны шинэ тэргүүн за тэгээд энэ хүн бол ирснээс хойш бол ингээд Монгол болсон Монгол бичгтэй Монгол хэлтэй бэлэг танхаа одоо нэгэн морь ундаг тийм ээ зүйл үзчих нь цуглуулсан хүн гавжийн дамжаа барьсан тэгээд олон зүйлийн тухай богдын тухайд үлдсэндээ бол ярьж болох ба. За ингээд бол 5 настай ирснийхэн дараа хатанд өрсөн гэдэг үг хэлсэн. 42 настай Монголын 11 он үндэсний ёсголыг ялдан түргэж улсын эзэн хаан суулсан бидэнд эрхчлөө тусгаар тогтнол олгосон гавьяатан бол энэ 8 дугаар богдын явсан дуудах юм а гэдгийг та бүхэнд хэлж байна гэдэг. Ингээд 8 дугаар дөрөв болсон. За 9 тухай би хэллээ тий. За хүсэм аа гэж. За энэ хүн бол Бээжин очиж байсангүй. За ер нь бол бид өхөн мэднэ анхны 2 богд бол Алтай ургийн хүмүүс байсан. За 3 дугаар богдоос хойш бол төвд хүмүүс болсон. За мэдээж энэ Манжи хааны ята зарлиг дүндэн хүсэл байсан болов. Тийм за юу ч гэсэн бол 3 дугаар богдоос 7 дугаар богд хүртэл урдаа наслаагүй. Юм тэгээд одоо чинь бага наснд нь 2-оос 5 настайд нь тодруулна хавлгаан дүрийн. За тэгээ бага байхдаа бол одоо Манжийн одоо хаан төрд бол одоо аюултай биш байсан болов. За тэгээд 20 юм уу 21-д болоод нас үеиг үзээд ухаан суугаад ирэхээр нь Бээжинд одоо урдг юм байна. За тэнд очиод одоо шар сүмд орно Манжи хаанд ороод эргэж ирэхдээ юм эсвэл удаагүй таал болж исэн гэж гадны дотны хүмүүсэнд бичсэн зүйл байна. Үнэхээр их сурвалж үзэх юм бол нэг богд нь бол одоо Утаашин ууланд очиод Жимс идээд таал болж ийн. Нэг богд нь баруун зууд уу одоо лагсаачихын наахан талд очиод таал болж ийн. Дахиад нэг богд нь амар ишгэл очиод аршаа авгаа таал болж ийн гихшлэн гэл. Энэ богд бол бас л ялгаа байхгүй төвдөөс ирсэн чинь. Тэгээд энэ хүн бол Монголд аав ээж долуулаа ирсэн. За тэгээд бол Монгол болсон. За юу ч гэсэн бол энэ хүн бол ямар ч байсан бол бийж очсонгүй. За энд сэжигхээ хэрүүлэх хөдөө гарчих байсан гэж байгаа. Ингээд бол энэ хүн бол Монгол болоод Монголын одоо авсгалыг алтанд хүргэсэн глобалыг удирдан зохион байгуулсан юм а гэж тийм. За энэ хүний буулгасан зөнд нь тэр бол тодорхой байна те. Монголын тусгаар тогтнол Монголд бол тусгаар тогтноос өөрсөн байхгүй гэж одоо хэлсэн бүр 1900 оноос эхлүүлээд тэгээд олон зүйл дээр Орос руу төлөөлөгч явуулсан барьсан тэгээд олон зүйлийн тухайд маршаа ярил. Зөвлөө за энэ жишээ нь одоо 1911 оны Чам хаанд дээр дарамт зэрэг чиглэл өр Монголын одоо шүү хайсан нарыг явуулсан байгаа 8-9 хүмүүст туслах инженер хандаар. За тэгээд ирсэн 12 сарын 1911 12 сарын 9-нд төр тусгаар тогтнолд 12 сард дарлаж улсын эзэнээр 8 дугаар бурхан шин болсон юм а гэж. За ингээд Аз тэмд Монгол улс дахин сэргсэн. Өнөөдөр бид бол монголоор ирж энэ Орос хятадын дунд монгол хэлтэй монгол үндэстэн оршиж байгаагийг орчин үеийн их үндэстэн бол энэ 11 оны 12 сараас нь тавьсан шүү гэж би бүр одоо хичнээн олон дахин ярьж байгаа. Тэгээ энийг тэмдэглэдэг учраас бол бид ямар ч байсан нэг үндэстэн өөрийн гэсэн одоо үндэсний айдентититэй улс үндэстэн шүү гэж тийм. Энэ тухай бол одоо Английн Таймс, Оросын Грэч гэдэг дэлхийн дахинд бол одоо олон тухайн мэдээлсэн зүйл байна гэж тийм. За энэ төрийн далбаа байна. Энэ далбаа ихээр юунд байна? Юунд чанхын эд дээр байна. Хадгалагдаж байна. Жилбэр 19-29-нд энэ чанхын эд дээр очиж
цэнгүүлдэг, тэнд ясал болдог юм. За энийг үзээрэй. Энэ бол тусгаар тогтнолын хамгийн үнцэнтэй зүйлээ гэж настан өвчүүд энд байсан. За тэнд бол Чингис хааны хар сүлдийг бас хадгалж исэн газар юм. За энэ зарлиг гişиг трах зарлиг болсон хаан суугаад за ингээд үг нь иймэрхүү утгатай байдгийн за сонирхолтой үүднээс нэг хүнийхийг бас би хүмүүс сонирхолтой. Тодор тэр байгуулах тухайн хэрэгт онц хүчин сэтгэж явсан Шэдхан аймгийн засаг хошоочин хамт оржид үе өдрөн эрдэнэ дайчинцад ханы ям давхар хүнд шар хүрэн гэж. Улбар шар жолоо нэгэн үед ногоон жуус шагнаж шадар сайд бүгд захирах сайд гадаа тэргийг бүгд эргэсэн шийдэх юм тэрүүн сайдаар тохон тавигдсан гэж одоо ингээд бүх ям сайдаа хүмүүс яасан. Ер нь бол энэ гişиг трах зарлигээ 11 онд хаан суугаад монголчуудад бол бүгдээрэнд нэг гişиг траасан. Ерөөсөн энийг хүртээгүй хүн баг байхгүй. Зүгээр юуны одоо сүм хийдийн манаач хүртэл олбог хүртсэн байгаа хааны зарлигаар. 70-аас 80 настан бүрд 3 лан, 80-аас 90 настан бүрд 6 лан, 90-ээс 100 настан бүрд 9 лангийн гişиг хүртээсэн. Лан гэдэг нь нэг лан бол нэг хоньны тайтай байсан гэж бодох юм бол гişиг аваа юм хүртээсэн хүн болгонд яан за шоронд хоригдчихсэн бүх хүмүүсийг солилсон. Гişиг түгээсэн дараа 9-д орсон. Цайлд эдээ төгөө хондог өргөж өрөөл айлтгсан гэж бодоод байна. За богд хаан бол тусгаар тогтнохоос өөрөө оршлон тогтнох замгүй гэж одоо хэлсэн. За тайлбар дэндэн болгосон юм. Тийм. Энэ бол одоо 11 оны үеийн Монголын түүхэнд шинэ юрийг нээжээ гэж тийм ээ. За энэ үе тухай Хүрээнд дээрсэн Оросын консул Любайг бичсэн зүйл Оросын гадаад амны архивд байна. Монголыг идэвхтэй эрхчлөөтэй залгуулсан энэ үдирийг мандаасан хүн бол яахаар хотогдмоо гэдгийг цагаан дээр хараад бичсэн байна. Тэгэхээр тухайн Хүрээнд суусанд хизээ нэгэн цагт энэ үеийн түүхийг бичих бол энэ хүнийг одоо цаашаа холно гэж монголчууд бичсэн байна. Тийм. За одоо энэ бол 10 дугаар үгдийн зураг. Шинэнтэй учраас, бурхны шинтэй учраас, бурхны шин биднийг нэгтгэж эрхчлөө болгосон учраас тэгээд 260 гаруй жилийн дараа Монгол хүн Монголын бурхны шин тэргүүнээр өргөмжлөгдсөн. Одоо 10 дугаар үгд болсон. За 24 онд 8 дугаар үгд таал болсноос 99 жилийн дараа тийм ээ. За 9 дугаар үгд бол байжгаад Монголд ирээд таал болсноос 11 жилийн дараа 23 оны 3 сарын 8-нд энэ дэлхийн дарамжлаа гацад 14 дугаар лайлан бол Монголын одоо 10 дугаар бүгд энд задарч байна гэдгийг бол нийт зарласан. За энэс хойш бид бүгд маань байна гэдгийг мэдэх болсон юм а гэж тийм. За Америк төрсэн энэхүү зинхэр нудрахтай Монгол дээлтэй хөвгүн одоо тийм ээ. Монголоор хэмээсэн хэн бүхний хайрыг татаж сэтгэлд нь ашватраасан гэж болно хаа гэж. Шингүүслэр хүмүүссэн нэг хэсэг нь тавхгүй ч гэсэн хөмжилж айгүй байлаа. Нэгэд ирэхэд авсан Монгол шингүүслийг номлож урдын хойдрыг хоригдж байсан цаг болж арчилсан нээлттэй нэгэн урамсгал донд Монголын өв шилжиг тэгчин хөв уламжилт дээш шашин айжм айжмаас хэрэгж байна гэж. Ийм цаг үед Шэдхан нутгаас гаралтай математикч нар ээж одоо мөнх нас нарын хөвгүн монголчуудын оюун санааны үдирдэгчээр тодорсон юм а гэдгийг хөндлөж бас хэлийг утсан. Үндэсний түүх уламжлалыг одоо сайтар тунгаан үзвэл яарштрийн цаг үед үндэсний амийн шалгуураар хадгалж удаан хугацаатай хадгалан хөгжүүлэх үндэстэн оршихуй нэгэн чухал тулгуур нь уламжлал түүх, соёл, эдийн шашин түүний тэргүүн богдын эсрэг байх нь гарсаагүй гэж үзэж байгаа. За энэ үднээс бурхны шин богдын асуудал хандаасаа билээ гэж би та бүхэнд энийг дарамт хэлье гэж бодсон юм а. За ингээд анхаарал тавьсан их баярлалаа зөндөө. За асуулт байвал та бүхэн сууж болно. Сонирхсан юм асуугаарай хөлтөөдөө. Тэр удаа ярьчих уу? Нэг цаг ирсэн байна. Чилээсэн бол уучлаарай залуу хөлтөө. Тэдтэй асууад. Богдхан гэдэг Монголын сүүлчийн зан гэдэг кино гарч байгаа ТV 5 ТV кино явуулаа баярын үеэр. Ингээд сэлмийн жилүүдэд энэ 8 дугаар огт бол ингээд эрхчлөө цахаар тогтно гэсэн гавьяатай 11 онд харин сэлмийн жилүүдэд хамгийн их муулуулсан хүн бол энэ хүн байгаа. Тийм тэгээд ямар ч байсан бол сэргсэн богд хөшөөтэй болсон хааны ордны хажууд хөшөөтэй болсон юу ч гэсэн кино гарсан байгаа. Тэгээд түүх бол сэргэж байна. Тэгээд түүх бол үнэхээр чухал учраас залуучууд бол мэдэх хэрэгтэй, унших хэрэгтэй. Тэгээд өөрөө үндэсний түүхийг одоо сайн судлах хэрэгтэй. Яагаад гэвэл бид бол цөөхөл байна. 3,500,000 Монгол Чингисийн байгуулсан гал голомтыг сахиж байгаа. Эзэн учраас энэ түүх судрыг та нар мэдэхгүй бол Монгол үндэстний оршихуй үнэхээр эмзэг хамгийн одоо тийм
хэцүү үед байгаа гэж би одоо бодож байгаа. Тийм болохоор Монгол ирээдүйд бол залуучуудаас амрах учраас та бүхэн бол хичээх хэрэгтэй, илүү сайн мэрэх хэрэгтэй, Монгол болох хэрэгтэй. Хүүхэд найз нөхд иргэн тойрон бүгдээрээ Монгол байх хэрэгтэй гэж бодож байна. Бусдаас ялгарх identity гэсэн зүйлийг бол байнга зөвлөж дэмжиж бийнэ явах хэрэгтэй. Монгол хүндээ чон биш найз нөхөр дэмждэг нэг үндэстэн байх чухал шүү гэж хэлье гэж бодож байна доо. За. Богдхааны гарч ирээ. Сонирхолтой. Богдхааны өөрийнх нь бичиг бүсгээр ямар хөө юм бэ гэж бас бичээчтэй байсан байна. Бичээчтэй. Тэгэхээр бичээчтэй тухайн юм. За богдод мэдээж ганцаараа богд болох гэж байхгүй шүү дээ. Богдын институт гэдэг чинь бол одоо чинь тоймог шүү дээ чинь. Ямар санда ингээд Шанзуяам гэдэг тэр бичээч юу тэр бичээш битийхэл одоо чинь донор сойр ингээд туслах тоймог олон хүмүүс байна. Богдын одоо бичиг богдын одоо дарсан ингээд мотрийн тэмдэг дардас ингээд богдынхээ гэдэг ч одоо шашинтай хүмүүс бид шашингүй үзлэр хүмүүжээд одоо ингэж гисэн юм байна л да. Тийм. Тэгээ богд бол монгол хэлний төвдөөс илүү сайн байсан гэж ярьдаг. Тийм. За тэгээ богдын буулгасан лүндэн зарлиг гэх юм бол одоо архивд хэдэн ботор гарахаар байна. Тийм маш олон байна. Тийм одоо тэгээ богдын бичсэн сүмбүм ботор гарсан төвдөр гарсан монголчаар бас гарсан байгаа. Тийм. Тэгээд өөрийнх нь буулгасан лүндэн зарлиг алсыг харсан зүгд сургаал гадна дотны оронд тэр чигтээ шоголтойгоо байж шээ. Бүр шоголтойгоо авчирсан одоо тэр Европ руу ч авчирсан. Тийм зүйл зөндөө байх юм. Тэгээ тийм болохоор бол энэ богдын одоо дөнгөж яах вэ гэдэг богдын намтар төдий зүйлийг одоо эхэлж байна. Тэгэхээр энэ зүйлийг бол илүү сайн судлах шаардлага бол одоо байгаа. Тийм. Яг тэгэхээр өмнө ингээд сезмийн жилүүд ч одоо ингээд шашин богдон тэр ч одоо бүр тайсан гэж үзчихсэн шүү дээ. Тэгээд үүндээ гол сүнснийхээ өөрийнх нь хамгийн чухал зүйлийг ингэжсэн болохоор юу тэр бичсэн зарлиг лүндийг бол яах вэ? Тэгэхээр бол олон зүйл архивд байдаг. Яг сайн зүйл бол их сурвалж хадгалж үлдсэн байна. Манай Монгол улсын архив, номын сан гэхэд бол одоо ингээд зөндөөх ном байна. Шүүд одоо төвдөө ирсэн, монголоор бичсэн, тэн дээр буулгасан богдын одоо мотрээр дарсан мотрийн тэмдэг байна. Одоо дарсан дардас одоо хааны дарсан буулгасан зарлиг лүндэн бол монголоор төвдөр төр төрөөр юм. Зарлиг мэдээгээд бичсэн зүйлс тэр зөндөө олон байна. Түүхийн хичээл манай залуучууд хэр үздэг вэ? Аль сургууль оюутнууд хүүхдүүд байна уу? Мөс өв. Сургуулийн судлаач багш нар бас байна. Тэгээд та нар маань ер нь бол хоорондоо сая ярьж явах хэрэгтэй. Тэгээд энэ вид түүх бол үнэхээр баялаг юм чинь. Тэгээд энэ 11-оор дараа бол ингээд яагаад гэхээр үндэсний чинь 2 дугаар ирлэн дараа төс хэрэгж байгаа. Тэгээд хөрийн уламжлал түүхийг мэдүүлэх, хуулийн мэдүүлэх гэдэг хамаагүй байдаг. Тэр хүмүүс бол өдөр шөнөгүй унтахгүй байсан байх гэж бодож байгаа. Тэр хүмүүсийн бүр ачаар бид нэр энэ өнөөгийн Монгол улсын үндэслэл тавигдсан байгаа. Хэл хязгаар, газар нутаг, хэл, сүм, санхүү, цэрэг хамгаалалт ингээд одоо тэр одоо түүх шас тэрхэд зохиосон, хууль зүйлийн бичгэд 65 дэвтэр зохиосон. Ийж авч бүгд японочууд авч Япон болгосон. Тэгээ одоо маскигийн бичсэн хүмүүс тоолох гэхэл чинь хүмүүс одоо хүртэл бичиж нэг сургуулийн багш нар тэр Оросууд туслаад хийсэн гэж. Гүйштэй богдхааны зарлагаар ингээд хүмүүс тоолох явуулсан. Бүх Монгол дээр татвар хийх хэрэгтэй байсан. Татварын систем бүрдүүлсэн. Тэгээ тэрийг маски авч чадна болгосон юм чинь. Яг судалгаа хийсэн байна тэр. Тийм тэр мэтлэнгээр бол олон зүйлийг бол Монгол үндэсний оршихуй өөрийнх нь тэр одоо тэр үндэсний ой санамжийг сэргээх бол тийм онц чухал байсан учраас бол энэ чиглэлийн зүйл бол олон байдгийн. Тэгэхээр их хөтөлгүй энэ мөхнийг үзэж байвал сайн байх гэж бодож байна да. За. Байна. Байлгүй яг одоо богдын бушиг гэдэг та нар харсан баг. Тэр за яг гайгүй хаа тохонд туссан байгаа. Тэгэл
богдын бошиг гэдэг байна. Тэгээд дээр нь яг богдын зүуд гэж байдгийг. Тэгээд тэрэн дээр бол ингээд Монголын ирээдүйг толилцсон зүйл байдгийг. Тэгэхээр дэлхийн 2 дугааны тухай хойноос шар устай хүмүүс ирээд ингээд Монголд ийм юм болно. Тэгээд цагаан морин жил ийм юм болно гэдэг ингээд тэр бол жил жилээрээ ингээд таарддаг шүү. Дүнгийн зарилэг сургаал нь бол тэр чигтээ яг таардаг. Зүйл би яг тэрийг тухайн үед бол тэр 1928 онд ингээд архивд байдаг юм дээр яг бол богдын хөрөнгийг хураагаад тараасан байхгүй юу? Тэгээд хураасан чинь Дамлин гэдэг нэг юм тонер тогтаагаад байна гэж. Тэгээ барьж яваад яасан чинь хүлүүнээс нь ингээд хар ямар оосорсон түлхүүр гарсан. Тэгээ тэр түлхүүрийг аваад ингээд үтсэн чинь хар авдрын түлхүүр байсан гэж. Тэгээ хар авдар дотроос ярьсан чинь ингээд богдын лүнд ингээд бичсэн зүйл гарсан гэж чулууны бичиг гэн тэргээд тэгээд тэрэн дээр ингээд Монголын ирээдүйг толцсон зүйл байсан юм а гэх тийм хэд ууц зүйл байдгийг. Тэрэн дээр бол ингээд Монголын ирээдүйг ямар болох вэ хэн яаж амьдрах вэ гэдэг одоо олон зүйл бий. Яг тэр яг хум хэдийд бичсэн хэн бичсэн гэдэг яг нарийн судалгаа явуулж яг зарим дэлс бол янз янзын орсон байж магадгүй байдгийн. Гэхдээ хэн бол одоо тэр богдын үзэх осон богдтой хамт байсан тэр юуны авжин дамжаа ирсэн тэр бичсэн жонжин таржи одоо бичсэн зүйл чулууны үзэгч гэдэг юм олон зүйл бол тэр л бас орсон нөлөөсөн зүйл байж магадгүй. Гэхдээ богдын бошиг лүндэн сургаал бол энэ хэрээр зөндөө олон байгаа. Тий. За жишээ нь энд одоо юу гэсэн байна гэвэл тэгээд одоо нөгөө энэ хэдийд зул турхан болох уу хэдийд одоо нутаг сайхан болох уу тий. За хавар намар одоо өвөл 100 одоо хавчигдаж хавар намартаа яан ч гэдэг юм уу тий. За хэдийд одоо даан гэдэг юм өмнө шууман гарах уу энэ төргээл одоо хүний өмс чанар сайдах муудах тухайч гэдэг юм буулгасан зүйл олон байдаг юм аа. Тэгээд тэр үгдийг бас сайн нарийн судалж АБ-г задлж хүмүүст хөргүүл сайн байх гэж бодож байгаа. За. Миний одоогийн харж байгаа үеийн ингээд амжилт гэж байгаа кейсээс бол одоогийн яг Монголын ширээ богдын ширээ жоохон ажилттай болсон чаддаг байхгүй юу? Тэгээд яг 10 дугаар бог залгснаар яг энэ засаглах шийдэл ер нь яг цааш богдын ширээ ямар хөө байдлаар ингээд зааж үзэх юм бол танд юу ямар хүсэл гэдэг юм бэ? Шашин маань ном гормынхын дагуу бүрэн сэргээг байна гэж бодож байна. Яагаад гэхээр чинь шин үйлс номлож исэн чинь 24 онд богдод таал болоод дараа нь богд болон утгын хувьцааны хойд дэрэг тодруулахгүй гэдэг аль биесээр ном засаг улсын шийдвэр гарсан. За тэгээд тэр байтугай нэг шашин үйлчлэгээ чимэг номлоод тэгээд шашин дотор ингээд тарахгүй байсан чинь ер нь бол шашингүй орон гэж ер нь байдаггүй хаа. Ахгүй шиг байна. Одоо дөнгөж Америк ерөнхийлөгч энэ сонгуул очигдор боллоо. Тэгээд одоо харуул Америк ерөнхийлөгч тангар өргөхдөө Библ дээр тавьдаг үстэй. Тийм ээ. За Орсын ерөнхийлөгч гэх юм бол одоо ингээд үнэ албасны шашны сүмхийд орж ийн. Ингээд ер нь бол Европоор байгаа сүмхийд ингээд хүмүүс төрөл ингээд шашинд юун дээр сүмхийд орж байгаа үстэй. Тийм. Тэгээд бурхны шашин бол одоо номгон тэр гацсан байна уу гэж яг байна гэдэг. Мэдээж 90 оны дараа ингээд бидэн сэрэгсэнгүй. За нэг л гişүг байсан юм устгацсан байсан болохоор одоо намын гişүн хүн байсан хүн ч гэсэн иргэд намын гişүн өгөөд одоо Монгол бичиг юм уу төвд бичихгүй юм чинь кирилл дээр болгосон юм хараад ингээд ном уншижсэн ч гэдэм ингээд бас ч гэж яг зарим нэг гайгүй тийм боломжсохыг оролцсон тийм номноор 90 дараа байсан. Тэгээд одоо энэ төрөө явуулаад бурхны шний одоо ном хуургаан сургасан. Тэгээ одоо бол бас ч гэж их хүнсийн их баг хэмжээгээр жоохон хүчил байх шиг байна. Тий. Тэгэхдээ одоо чинь нэг 70 жил өөр ном олцоод эргээд ингээд сэргэнэ гэхээр яг ном гормаараа шууд явдаггүй юм шиг байна. Тэгээд дээр нэг хоёр тэгвэл хүний энэ одоо гой санамж гэдэг юм одоо майнд гэдэг юм чинь хурдан өөрчлөгддөггүй юм байна. Тэгэхээр за энэ үднээс нь тэгээд мэдээж ингээд бүх лам хургууд яг тэр бурхны шний ном өсний дагуу номоо үзээд хүмүүсийн одоо нийтийн шишгийн төлөө байна уу гэдгийг бид бүхэн харж байгаа. Энэ дээр бол шүүмжлэлтэй хандах зүйл бас нэлээд бий. За мэддэгсэн ч гэсэн ямар ч байсан бол зөв чиглэл рүү бол явж зам тавигдчихна гэж бодож байна. Тийм бодож байна. Богдтой улсын чинь яагаад гэхээр юу ч гэсэн бол энэ пирамидын орой гэж ойлгох хэрэгтэй. Бурхны шний институцийн орой бол богд болж байгаа. Богд байсан. Тэгээд үүч нэгдүгээрт ямар ч бас уламжлал байсан. Миний хэлж байгаа зүйл за
За бүр тэр одоо 1000 жилийн өмнө үү одоо 800 жилийн өмнө байсан тэр үеийг бол жоохон алс байна гэж. Юу ч гэсэн орчин үеийн Монгол өнөөдөр сэргсэн 11 оныг хараа гэж. Тэгэхээр бурхны чинь биднээс эрх чөлөө тусгаардагдсан Монгол гэдэг нэрийн дор нэгтгсэн том хүчин зүйл бурхны чинь мөн байна. Тэгэхээр энийг зөвөр сэргэж аваарчээ. Яг ном голирлийнхэн дагуу сэргээгээч гэж одоо хүсэж байгаа лам ховор хинч байсан хүмүүстээр тийм учраас нэг нь хүндэлтэй хандах нөгөөх нь одоо тэр уламжлалын дагуу явуулахад бол мэдээж лам ховор бүх юм бол одоо хүч юм хөрөхгүй байдаг тал байдаг болов гэж бодож байна. Өнөөдөр яг бодит амьдрал дээр өнөөдөр бол өрөнтэй бараатай байгаа сайнтай муутай байгаа. Тийм тэгээд тодорхой хугацаанд авсан ном голирлын дагуу гайгүй болно ах гэж би найдаж итгэн ирээдүй тэгээд богдтой болсон. За тэгээд институцийн дор олон зүйл бий болно. Цаашдаа гайгүй болно гэж найдаж харж байгаа.